Тэнгэр заяа дагуу их өвгдөөцийн удам болсон Монгол түмэн сайхан амарч байна уу? Монголын ард түмнийг соёл гэгэрэл төтөлж байгаа Багваралтай Эрдэмийн чуулганыхаа 202 дахь дугаарт тавтай морилно. За Багваралтай Эрдэмийн чуулган нэвтрүүлэг амлсан ёсоор та бүхэнд 200 дахь дугаараа их хурлтай Эрдэмийн чуулган болгож Монгол үндэстний үнэт зүйлийн гэрэлт гэсэн сэдвээр томоохон үйл хэргийг зохион байгуулах болно. Энэ бол бидний цэнхэр дэлгэцээр дамжуулан Монголын ард түмнийг оюун санааны хувьд нэгдгэж монголчууд та бүхнийг өндийлгэж өөдтэй сайхан болгох гэсэн чинхүү санаа юм. Тийм ч учраас бид Монгол үндэстний үнэт зүйл ямар байна вэ гэдэг сэдвээр IQ төвийн тэргүүн Монгол улсын гавьяа төвч Дэмбэрлгоотой ярилцаж ерөнхий нөхцөл байдлын цаад үнэн дүр төрхийг гаргаж ирсэн. За тэгвэл ойрын үед эрдэмтэн мэрэгдүүд өөрсдийнхөө салбарт Монгол үндэстний үнэт зүйл болчхоор зүйлээ гаргаж тавихаар бэлдэж байна. Энэ бол Багваралтай Эрдэмийн чуулганы 200 дахь дугаарын өндөрлөг буюу 7 жилт хавраа та бүхэнд хүрж байгаа энэхүү нэвтрүүлгийн монголчуудад зориулж байгаа оюун санааны нэгэн шинэ эхлэл юм аа. Гэвч бид одоо нэвтрүүлгийн тасалахгүй үднээс үргэлжлүүлэн явж байна. 200 дахь дугаараа хүргэж амжаагүй хэдий ч гэсэн бид өнөөдөр 202 дахь дугаарыг нэгэн сайхан сэдвт зориулж байна. За эрхэм үзэгч та бүхэн санаж байгаа манай соён гэгэрүүлэгч телевиз хаврын тэргүүн сартайгаа уралдуулан гал бичин жилд Монгол суу ухааны Монокол академиг үүсгэн байгуулагч, Монгол суу ухаан судлаач, физикч, философч, доктор Зулагийн Батотхонгой Монгол хүн байхын учир гэсэн 100 цуврал лекцийг та бүхэнд амжилттай хүргээд жаргаж байна. За энэ хүү 100 цуврал лекц гэдэг бол өөрөө асар том хөдөлмөр юм. Магадгүй цэнхэр дэлгэцээр ийм олон цуврал явж байсан түүх бол байхгүй. Гэхдээ нэг цуврал нь 60 минутаар үргэлжилж байгаа. Энэ хүү 100 цуврал лекц 100 хоног тасралтгүй та бүхэнд хүрлээ. Өөрөөр хэлбэл бидний эргэх дөрвөн улирлын нэг улирал тэр чигтээ энэ хүү лекцийг сонсож ухаарч ойлгох тэр их цаг хугацаатай та бүхнийг уйсан гэдэгт итгэлтэй байна. Ингээд үнэхээр энэ бол үр дүнгээ өглөө. Энэ бол монголчуудын хувьд нэгэн том баяр, нэгэн том зүйлийн ард, нэгэн том их сургуулийн ард гарсан үйл явдал учраас миний бие энэхүү 100 цуврал лекцийг та бүхэнд хүргэсэн эрхэм хүндээ энэ цагийн соён гэгэрүүлэгчтэй баяр хүргэж энэхүү нэвтрүүлгийн дугаарыг зориулж байгаамаа. За ингээд танд мянга үзэгчдийнхээ өмнөөс баяр хүргье. Эх орны өнцөг булан бүрт 1.5 сая км газар нутагт амьдарч байгаа монголчууд төдийгүй дидийн шин хиймэл дагуулаар монголчуудыг дэлхийд даяар үзэж байгаа ард түмэн манай телевизийг мөн өвөрлөгч ахын дүүс, арлагч ахын дүүс, за бүр хэлийн чандад ертөнцийн нөгөө бөөрөнд байгаа Америкт байгаа монголчууд ч гэсэн энэхүү лекцийг хамсгаатаар үзлээ. Тэгээ мэдээж бид бол урт хугацааны том одоо телевизийн төсөл хэрэгжүүлж байгаа учраас таны энэ үйл хэргийг бол өнөөдөр бас телевизийн нэгэн томоохон том дээд сургуулийг манай ард түмэнд төгссөн баяр гэж үзэж байгаа учраас энэ нэвтрүүлгийг бид танд зориулж байгаамаа. Ингээд Багваралтай Эрдэмийн чуулганы 202 дахь дугаарын сэдэв бол Монгол гэдэг улсын амин чанар болсон монгол хүн та гэгэрэх ёстой гэсэн сэдэв юм аа. Монгол улсын амин чанар монгол хүн та учраас Батотхонгой бол монгол хүн байхын учир гэсэн 100 цувралыг та бүхэнд хүргэсэн байгаа. Одоо зөвхөн ингээд нэрүүдийн энэ хүний өөрийнхөө эрдэм бүтээл он жилийн уртад гаргаж ирсэн нойр хоолгүй сүүсэн өөрийнхөө оюун тархийг одоо чилтэл суулсан сэдвүүдийн зөвхөн харахтал үнэхээр яалтчгүй Монголын одоо хүн гэдэг энэ амин эрднийг гэгэрүүлэх гэсэн чинхүү нарийн ухаан энд бол байж байгаа. Хүн болох үе, хүн байх үе. За муу эм хүн эр хүний шинжүүд, муу эр хүний шинжүүд, муу эм хүний шинжүүд, хүний гол 6-аас хүний 35 эрдэм. За ингээд цааш нь үргэлжлүүлээд хүн 35 эрдэм, Монгол хүн болохыг дотроо задраад маш олон цуурлууд, тэгээд дээр нь Монгол эр хүн болохыг, Монгол эм хүн болохыг, Монгол эцэг хүн болохыг, Монгол эх хүн болохыг мөн одоо Монгол хүүхдүүдийн асуудлыг хүртэл энэ дээр ингэж хөндөж явсаар байгаад энэ хөө 100 цувралыг та бүхэн үзэж дуслаа. Үзэгчтэй хувьд ч гэсэн та бүхний хувьд ч гэсэн энэ бол том баяр юм аа. Ингээд та бүхэнд болон энэ хөө 100 цувралыг та бүхэнд хүргэсэн та бүхнийг хөтөлсөн доктортой мөн мянган үзэгчид та бүхэнд ингээд баярлж байгаагаа илэрхийлж байгаамаа. За ажиглаж байхад бид бол үзэгчтэй байнга анзаарч байдаг. Ер нь бол юу болдг юм бэ? Энэ нэвтрүүлэг хэр өнгөр өгөөчтэй болов? Хэр одоо сайхан долгион тархав? Хэр хүмүүс төрөв гэдэг. Тэгээ энэ тэнд олон газруудад бид бол ингээ явж байхад үнэхээр манай ард түмэн бол өвлийн одоо адаг сарууд, хаврын эхэн саруудын хамгийн хүнд хэцүү ахир цагт бүгдээрээ хөдөө орон нутгийг малан хотлуулчаад аймаг орон нутгийн хүүхэд чуухтаа авч гэртээ одоо суугаад Улаанбаатарынх нь бол эрт нар жаргаж хийсэн учраас бүгд цэнхэр дэлгэцэд уягдаж таны 100 цувралыг маш анхааралтай үзэж ойлголоо. Тэгээ энэ бол нийгэмд том дөргөө боллоо.
Доргоо болсон гол одоо бүлэг юу байсан гэхээр өргөн олон ард түмэн бол маш сайн хүлээж авлаа. Магадгүй бид он жилүүдэд энэ өргөн олон ард түмнийг сонгуулийн зүгээр нэг хэрэглүүрэл болгож ашиглаж байснаас биш, тархийг угааж байснаас биш, тэднэрт зүгээр бэлэн ингэж юм амлаж, тэднийг ингэж одоо зүгээр нэг антин юм шиг загнаж байснаас биш, үнэхээр тэдний оюун ухаан руу бид юм цутгаагүй юм байна. Тэгээ энэ бол тэр утгаараа бол Монголын одоо улс төрчдийн муухай нэрлэлтээр бол Монголын мас, бүр заримынх нь муухай нэрлэлтээр хар мас, гэтэл яг энэ эгэл ард түмэн буюу Монголын айн болсон ард түмэн бол үнэхээр бас нэг үдээ нээлээ. Тийм учраас эхний асуултаа би үзэгчдтэйгээ холбож тавих гэж байгаамаа. Эмэгтэйчүүд, настангууд, малчин түмэн тэр битэл Монгол төрж байгаа хүүхдүүд энийг бас маш анхааралтай үзэж байгааг би олон газар явж байгаад харсан. Баг зэрэг үзэж жирэхэж байсан улсууд нэг үл үннээс зүхтаж байгаа нэг цөөн хүмүүс эсвэл өөрийгөө олохгүй яваа. Нэг залуучууд фэйсбүүкт амьдардаг. Эсвэл бас нэг гэр бүлийгээ дарамталчдаг, эхнэр хүүхдтэй нэг гар урчдаг, аригтар сурталчдаг, нэг тийм хатуурцсан нэг жаахан эрчүүд. За эсвэл бас нэг ямар нэгэн ном төрийн юугаар ингээд төрийн албанд шургалаад ингээд орчихсон төрийн доод албанд ажиллаж байгаа улсууд ч гэх юм ийм нэг цөөн сегмент бол жаахан зогтсон. Гэхдээ өмнөд үүсгэж бол үзлээ. Тэгэхээр та энэ 100 цувралыг ер нь яах гэж бэлдэж үзэгчдээс та ямар өөрчлөлтийг хүлээж ард түмнээсээ ямар одоо сайн сайхныг мөрөөдөж энийг хийсэн юм бэ? Тэгэхээр та нэвтрүүлгийнхээ нэрийг их сайхан өгсөн байна. Монголчуудын амин чанар болсон ард иргэдийнхээ төлөөгөө товчхон хэлчих болно. За жоохон тайлбарлах юм бол үнэхээр энэ Монгол улс үндэстэн гэдэг чинь энэ 3 сая монголчууд. Хэрвээ энэ 3 сая монголчуудыг авчи тэгэх юм бол энэ сая 500 м автгаа 400 км нутаг түүний дотор байгаа бүх зүйл үн цэнэгүй болно. Тэгэхээр энийг үнэтэй болгож амьлуулж байгаа тэр гол хүчин зүйл нь энэ 3 сая хүн байхгүй монгол хүн. Тэгэхээр ерөөсөө Монгол улс үндэстэн мөнхөд оршихын үндэс нь бол энэ монгол хүн байх ёстой юм байна. Би тэгээд сүүлийн үед энэ өвөр Монголд явж ийн хятадд байгаа монголчуудын дунд энэ суу ухаан, энэ монгол хүн байх ухаан их түгэж ийн л да. Тэгээ сүүлийн 1 жилиг бараг тийш нь зарцууллаа. Тэгэхээр тэдрийг ажиглаад ахаар ерөөсөө тусгаар тогтнол алдсан байж болно. Улс үндэстэнгөө болцсон байж болно. Гэтэл монгол хүн байгаа газар Монгол түүх соёл, Монгол улс үндэстэн, Монгол бахархад буцаад юу ч босч ирж болох юм байна. Яагаад гэвэл тэр чинь бий болохоос нь байхгүй болохыг хүн л хийд юм байна. Буцаагаад байхгүйгээс нь бий болохыг хүн л хийд юм байна. Тэгэхээр зэрэг энийг би бас энэ Оросд байгаа монголчууд, Хятадд байгаа монголчуудын дунд явж агаад содон олж харсан л да. Тэгээд ирэхээр зэрэг ерөөсөө л монгол хүн байх нэг чухал юм байна. Энэ бүх зүйлийг амьлуулж босгож ирж хүчинтэй болгодог, амьлуулдаг, баталгаажуулдаг тэр хүчин зүйл бол амин зүйл бол хүн юм байна. Тэгэхээр энэ 3 сая монголчуудыг өөрсдийн дотроос нь тарих зүрх сүнсийн сэрэж гэгэрүүлэхгүй болвол эн чин гадна талд нь хичнээнч баялаг, хичнээнч их газар нутаг, хичнээнч их доллар өмч мөнгө байгаад энэ бол нэмэргүй байдаг юм байна. Тэрний өмнө хүчгүүддэг юм байна гэдгийг олж харсан л та. Тийм учраас ерөөсөө л энэ 3 сая монголчуудыг сэрэх нэгдүгээр сэрэх. Сэрцнийг сэхэрүүлэх, сэхэрцнийг гэгэрүүлэх. Тэ энэний төлөө л энийг хийсэн баг. Зөв ойлголоо. Үнэхээр гайхалтай. Үнэхээр сэрсээ яагаад гэвэл энэ бол бас мэдрэгдэж байгаа. Бидний гол зүйл бол эргэх холбоо манайх бол үзэгчдийн тэнхимтэй байнгын холбоотой байдаг. За нэг ийм таны бүтээлийн одоо таны энэ цувралын аим өнгө төрөх хүнд хүрж байгаа хэлбэр байна л да. За эндээс ихэнх улсууд бол ингээд орой болгон бат хотгон доктор бол соён гэгэрүүлэгч телевиз эпирээр хүн загинж байна. Одоо ингээд загнаад л одоо ийм байж тэгээд чамлаад л ерөнхийдөө их тийм сэтгэлийн хөдлөл. За гадаадаг оруулаад ярих юм бол маш их эмоцтой, маш их тийм хилэнтэйгэр та энэ 100 цувралыг хийлээд. Тэгэхээр энэ нэг талаар 25 жил бараг задгаа явцсан. Энэ задгаа явсныхаа горыг амсж байгаа ард түмэнд бол магадгүй өмнөх 70 жилийн захиргааталтын тэр нэг сайхан нэг талаар дарамт юм шиг боловч нөгөө талаар энх зэгцэнд оруулж исэн тэр он жилүүдийг их санууллаа л да. Тэгэхээр яагаад тийм хүчтэй, яагаад тийм шатсан ер нь загинсан маркаар 100 цуврал яв. Гэхдээ яг уу би бол ингээд тэр зааланд академийн гишүүдэд лекц хийж байгаа. Лекц хийхэд бол би тийм загнаж ууралж хийдгүүлтэй. Нөгөөх маань телевизээр гарахаараа хүн тэгж харагдаад байдаг. Зааланд нь яг ирээ сонсож байгаа хүн бол тэгж боддгоо.
Би яг л энгийн хийдэг. Гэтэл нөгөө Баттутган гэдэг хүний хувь хүний онцлог байна. Нэг юм үгээ жоохон эмоцтой хэлдэг. Ер нь лектор хүнд тавигддаг 26 шаардлагын нэг нь бол хэлэх гэж байгаа санаагаа зөвхөн үгээр хэлэх биш. Дуу хоолойнхоо өнгө, нүднийхээ харц, нүүрнийхээ хөдөлгөөн, сэтгэлийнхээ хөдөлгөөн бүх юмар хэлжээж хүнд хүрдэг байхгүй. Тэгэхээр зэрэг нөгөө үгээ нэг ч гэсэн Монгол ахын дүүдээ хүрхчийгээд бүр тархинд нь зүрхэнд нь сүнсэнд нь хүрхчийгээд хичээхээр бас нэг тэр их сэтгэл их ордог юм шиг байна. Сэтгэлийн хүч их ордог юм шиг байна. Тэгэхээр зэрэг хүнд тэгж байгаа юм шиг харагддаг. Нэг талаасаа нөгөө талаасаа бол яад гэхээр үнэхээр таны хэлдэгчлэн сүүлийн одоо захиргааталт үе гэж социализм үе гэж ярьдаг. Тэр социализм үед монголчууд ч хитээсээ хаан шиг хаантай, төр шиг төртэй, засагтай, захиргаатай, зангарахтай явсан тийм уламжлалтай түүхтэй ард түмэн юм бэл. Гэтэл эний чинь хүний эрх арчил гэж хэлж хагаад та нар захиргаатуулаад байна гэж тархи маань угааж хагаад энэ засагтай, захиргаатай, зангарахтай, эмгтэй, цэгцтэй ахтай, захтай явдаг энэ зарчмуудыг аваачаад үгүй хийсэн. Тэгэхээр хүмүүс эрхчлөөгөөд бүгд ийм дур дураараа ашигладаг дун чимгөр гэж иргэдэг болчихгүй. Тэгэхээр зэрэг жаахан зангарахтай үг сонсоод ирэхээр тэрийг загинж гин гэж боддог. Би бол загнаагүй. Би шавнараа хүүгээ загнах юм бол хачин болдог л доо. Загнаагүй зүгээр л хэлж байгаа. Таны загнах бол бүр өөр байна шүү. Бүр өөр юм байхгүй тий. Гэтэл бол загнаагүй. Гэтэл нөгөө нэг засаг захиргаагаа алдсан, эмх цэгцээ алдсан, ах цахаа алдсан тийм нэг ухааны зодуур ухааны даруулга авахаа байцсан улсууд чинь бол ийм юмыг загинж гэнэ гэж хараад байгаа байхгүй. Тэгвэл бол одоо миний нөгөө Монгол ухааны 100 цуврал лекц бол нэлээд тийм эмоцтой хийгдсэн учраас тэгээд ахарна би сая Монгол хүн байх ухаан тэр 100 цуврал лекцийг бол бүр их тайван энгийн хийсэн шүү дээ бас тий. Одоо энэ хүмүүс тааруулаад байгаа юм да тий. За ингээд Монгол хүн байх үеийн учир 100 цуврал лекц үзэгч дууссан хүмүүс та бүхэн бас нэг том дэд сургууль төгссөн учраас та бүхний энэ бол бас нэг баяр юм шүү. Тэгэхээр нэг хүмүүсийн анзаарсан юм бол ийм юм билээ. Нийгэмд байгаа ингээд болохоо байцсан бүх юмыг яаж хүншүүлж олж харж чадчих вэ нэ гэж. Жишээлбэл ерөөсөө одоо энийг олж харахгүй байгаа юм л та сэтгүүлчид өнөөдөр мянган гараал байна. Судлаач нар бол өчнөө байна, эрдэмтэд байна, багш нар байна. Гэтэл ер нь яг таны хэлдгээр шат шатанда энэ үеийн шүүгээд би таны яриан дээр нэмээд хэлэхэд дад дээр нөгөө шудраг учраас бас тэгж харагдаад байна. Шудраг байгаа. Ямар ч тийм одоо нял шал хийсэн зам байхгүй учраас. Тэгэхээр яаж та тэрийг одоо ажиглаж олж харж байна? Айл болгоноор ороод явахгүй. Мэдээж зав байхгүй. Тэгэл одоо нийгэмд байгаа бүх юмыг л та богсцсон юмыг л энэ 100 цувралаараа эхлээд нөхцлүүдийн та гаргаж тавьж байгаагаараа их үнцэнтэй байна шүү дээ. Тий. Яг таны энэ тавьж байгаа хүмүүс нь олон хүн над тавьж исэн. Яаж олж хараад яаж ингэ хэлээд идэв. Тэгэхээр би бас олон лекц, олон нэвтрүүлэг дамжуулаад энэ монголчуудад хэлдэг. Эцсийн эцэст хүнд амьдрал алдаа хоёр шиг хамгийн сайн багш байдгүй гэж. Би бол одоо дунд сургууль, их сургуульд хичээл заасан багш нараа бол арга байхгүй миний багш нар. Гэхдээ одоо би цагаан сарын шинийн нэгний өдөр хадаг бариад очиод зоолох миний гарын багш гэж надад байдгүй. Намайг бэлтгэсэн надад ойр байдаг миний үйл хэрэгдээр зөвлөж чиглүүлж зааж исэн тийм гарын багш гэд би одоо очиод хүндэтгэл үзүүлчих багш байдгүй. Тэгэхээр миний тэр гарын багш бол амьдрал байсан, алдаа маань байсан. Тэгэхээр амьдралыг ажиглахгүй хүнд бол амьдрал юу ч өгдөг. Амьдрал гэдэг өөрөө том судар, өөрөө том шинжлэх ухаан, өөрөө том оршихуйн ухаан, өөрөө том гүн ухаан. Гэтэл бид нар энийг ерөөсөө анзаардаг байхгүй. Тэгэхээр амьдрал дотор ёс заншил бий. Дадал зүв бий. Амьдрал дотор байгаа ёс заншил дадал чинь бодтой юм. Дэндүү бодтой юм. Амьдрал бас өөрөө дэндүү бодтой юм. Тэгэхээр зэрэг миний босод судлаачтаас ялгардаг тэр олж хардггүй юмыг олж хараад байдаг нэг давуу тал бол ерөөсөө амьдралыг судар гэж уншдаг. Амьдралыг одоо их сурвалж гэж хардаг. Амьдралаар багшаа хийдэг. Амьдралаар заалгуулдаг. Тэн дотроо амьдралын нэг хэсэг бол алдаа. Алдаа бол хамгийн хатуу багш байдаг. Хүнийг засахаас өөр аргагүй болтол нь зааж өгдөг багш байдаг байхгүй. Тэгэхээр миний нэг их агуу нууц юм байхгүй. Ердөө л энгийн юм. Тэгэхээр би бол судлаач хүнийхээ хувьд би хитээсээ юу гэж боддгоо гэхээр ерөөсөө шинжлэх ухаанч вэ нү, гүн ухаанч вэ нү, шашны ухаанч вэ нү, монгол ухаанч вэ нү, уламжилт ардын ухаанч вэ нү, ямар ч ухаан эцэст амьдралаас төрж бий болсон. Буцаад амьдралд үйлчлэх ёстой. Тийм учраас энэ амьдралд энэ мэдлэгийг шинжлэх ухааны нэг мэдлэг байхад энэ амьдрал дээр яг юу гэлээд байгаа юм. Яг юг шийдэх гээд байгаа. Яаж шийдэх гээд байгаа гэдгийг би дандаа ирж хайдаг. Нэг өгүүлбэр нэг терэм байсан ч л тэрний цаатал тэрийг харж идэг. Тэгэхээр зэрэг энэ нөгөө амьдрал дахь практик хэрэглээг нь хайгаад ирэхээр энэ хоёр их хавцал.
алдаад ирдэг. Тэгэхээр манайхан одоо зарим хүмүүс зарим эрдэмтдийн яриа ойлгохдохгүй байдаг, зарим эрдэмтдийн бүтээл төрөлийг уншихаар ойлгохгүй нэг. Энэ чинь бол нөгөө нэг хитрхи шинжлэх ухааны онол, шашны онол, онлын төвшөнд бичээд байхаар ингэж байгаа. Тэгэхээр тэрийг авчираад амьдрал дээр яг юу хэлж ийн гэд холбоо тайлбарлачаар маш энгийн болоод хүн харж чадахгүй байгаа юмнуудыг хараад эхэлж байгаа. Зөв. Улс төрчид бол одоо би дард түмний амьдралд сайн мэднэ. Одоо өстой жинхэнэ дунд нь явдаг ал гэдэг. Гэтэл та бол өстой тэднэрээс илүү нарийн ширийн буюу хүний энэ яг гарт барьдахгүй ирнэ юм сэтгэл зүйн өөрчлөлтүүд, оюун санааны өөрчлөлтүүд, хүний зан чанаруудтай холбоотой алдаануудыг л олж харж байна л та. Тэгэхээр ерөнхийдөө бол та 100 цуврал хүргэхдээ манай ард түмний сүүлийн 25 жилд одоо алдсан байгаад одоо алдсан учраас энэ улс орн суларсан байгаа тэр нарийн юмнуудыг олж харлаа шүү дээ. Тэгэхээр яг одоо ард түмний өнөөдрийн энэ оюун санаа, эрдэм мэдлэг, соёлог ээгээрэл сэтгэл зүрхний дээр алдсан юм ямар төвшөндөө байна? Аюулын арга дэлдэх төвшөндөө байна уу? Эсвэл одоо ерөнхийдөө бол одоо байдгал төвшөнд байна уу? Эсвэл аюултай төвшөнд байна уу? Ер нь бол аюултай төвшин. Их алдсан. Бид нар чинь ер нь л эзэн бог Чингис хаанаас хойш алдсан юм бэл. Уруудаал алдаал баг багаар алдаал явсан. Тэгээд нөгөө тэрний чинь би нөгөө олон лекцэн дээр хэлж ирсэн юу гэхээр хөх Монгол шаралж улааж харлана. Тэгээд зүүн цагийн төгсгөлд очино. Хөх Монгол гэдэг нь Тэнгэрийн соёлтой, Тэнгэрийн эрдэм ухаантай, Тэнгэрийн сүсэг бишрэлтэй бүх юмтайгаар байхыг хэлт юм байна. Тэнгэрийн эмийг алдахаар шаралт юм байна. Шаралсан хүмүүс чинь Тэнгэрийн эм алдаад зөвхөн үндэснийхээ эмтэй үлддэг юм байна. Дараа нь үндэснийхээ эмийг алдахаар улайдаг юм байна. За дараа нь улаацсан хүмүүс чинь өөрийнхөө гэсэн бүх юмыг алдахаар харалцдаг юм байна. Тэгэхээр зэрэг бид нар өнөөдөр цөвөн цагийн төгсгөлд ирээд нөгөө хөх монголчин шарлаад улаагаа харалцсан. За шаралцсан нь бол одоо шашны хувьд энэ төр одоо холбож ойлгох. Тэнгэрийн бүх юмыг алдаад бид нар одоо шарын шинэл орцсон. Тэгээ өөрийнхөө тэнгэрийг хаяад тэнгэртэй хаягдаад өөр хүний өөр улс үндэстний шашныг шүтээ авцсан. За тэр нь болохоор шашин бол үнэхээр хүний гэгэрэл сайн сайхны төлөө номол сургаал байдаг. Тэрийг хэн ч үгүйсэхгүй. Гэвч шашны номол чадаагүй хүрч чадаагүй тэр зүйлс дээр тэнгэрийн ухаан хүрч чаддаг. Энүүгээрээ ялгаатай юм билэ. Тэгэхээр зэрэг шашин хэрэггүй гэж байгаа юм биш. Хэрэгтэй. Шашин гэгэрсэн хүн дараа нь тэнгэрийн ухаанд гэгэрхэл хэрэг гардаг. За шарлаж алдсан тэр. За шарлаж алдсан ингээд ийм болчихж байгаа. Шарлаад байж итэл чинь дахиад бүр болоогүй. Бүр үндэснийхээ хамаг юм алдчихж шин. Тэгэл улаачж байгаа. Тэгэхээр улаан коммунизмын үед бид нар бол яасан гэхээр нөгөө үндэснийхээ дээлийг өмсөх хэрэггүй, монгол бичгээ сурах хэрэггүй, түүхээ судлах хэрэггүй, Чингис хааныхаа нэрийг хэлэх хэрэггүй, цагаан сараа тэмдэглэх хэрэггүй. Ийм болгоо хийчихэж байгаа байхгүй. Энд чинь үндэснийхээ юмнуудыг алдсан. За ингээд улаагаад байж итэл чинь дараа нь яасан гэхээр зах зээл орж ирээд мөнгө долларын дор бид нар чинь өөрийн гэсэн юмнууд алдаад эхэлж байгаа байхгүй. Одоо байгаагаас нэг сая 500 м хавтгай дөрвөлжин км нутаг нөгөө баялаг маялаг те нөгөө гол ус мөрөн маань эвдэгдэл өдрөлт тусам алдагдаал байж гин. Нөгөө монгол хүний чинь сайхан үндэсний гэсэн зан заншил нөгөө эрхэмдээд өөрийн үнэтэй болгож ирсэн тэр хүн болох уу хүн байх уу мөн үү? Тэр сайхан эрдэм ухаан ухаарлс хэрэл гэгээд хамаг юмнууд нь ингээд бууралах байхгүй. Тэгэхээр эн чинь ерөнхийдөө аюултай төвшөнд. Сүүлийн 25 жил бол харалцсан юм. Харалцсан. Ерөөсөө л харалцсан. Тийм байна. За тийм байна. Тэгэхээр энэ барууны том сургуулиудыг бол манай залуучууд төгсөж байна уу? Одоо дэлхийн том сургуулиудыг төгсөөд ирж байгаа эрдэмтэн тогт. За манай телевизээр нэг 100 цуврал үлдээд. За олон түмний өмнө гарна. Олон түмний өмнө гарна гэдэг бол бас хэцүү шүү. Хэцүү. Түмэн олонний өмнө гараад одоо хаашаач одоо харахгүйгээр тэр хүмүүс рүү төв сайхан харж агаад тэгээд 100 хичээл буюу 60 минутаар 100 цувралыг бүтэн нэгүүлрэл явуулчихна гэдэг бол хүнд даваа. За ингээд шууд тэр сургууль төгсчнүүд нь за бэлдээд ирээрээ ингээд гаргая гэдэг боломжийг бол бид нэр тавьдаг. Олон жил бид нар тэгж ирсэн судлаач нартай бид нээлттэй байдаг. Мэдээж хуралдаад орсон энэ 500-аад эрдэмтэн мэрэгдүүдтэйгээ уулзаж байхдаа ч тэр ерөн шинээр ирж байгаа залуу эрдэмтдтэй ч тэр бид нар бол байнга манайд ирээрээ ард түмэн цайн сайхан өргөрөө л гэдэг. Тэр шугамаараа бол би бас нэлээдгүй хүнд бол хандж ирсэн шүү. За яг 100 цуврал үлдээ. Тэр данаас 100 цуврал нэг дугаар нь бол нэг цаг үе шүү. Тэг ирэхгүй аамал да. Тэгэхээр яагаад тэд дэлхийн том эмийг шүүрдэж сурч ирчээд тэрийгээ ингэж хүмүүст гаргаж чадахгүй. Гэтэл та ингээ Монгол суу ухаан гэдэг имийг энтэй ноцолдод суусаар угаад хөнгөн энэ 100 цувралыг хийж ийн. Энд ямар ялгаа байна? Яг уу энэ Монгол суу ухаан, Монгол хүн байх ухаан, мөнх тэнгэрийн ухаан гэдэг энэ монголчуудын нүүдлийн соёлоос ургаж гарч ирсэн, амилж босч ирсэн энэ ухаанууд болохоор яадгийн гэхээр ерөөс хүний язгуурт хүлжилдэг. Хүний язгуур гэж юу юм? Хүн мах цуснаас төрсөн үү? Бүтсэн үү? Бүтсэн. Эцгийн цагаан тусал, ихэн улаан тусал чинь хүнийг бүтээсэн язгуур үндэс мөн үү? Мөн. Энэ амьд зүйл үү? Амьд зүйл.
За хүний сүнс амьд зүйл. Хүний сүнс хэдэн төрөл дамжиж хүн амьдраад ирэхдээ өнөөдөр баттахын өмнө одоо 3 4 төрөл амьдэрсэн хүн амьдэрсэн гэхээр өмнөх төрлүүдийн бүх мэдээллийг сүнсэндээ тэгээд ирдэг. Ингэхээр энэ амьд зүйл. Энэ өөрөө мэдээллийн сан. Дээр нь удам ген мэдээллийн сан. Хүний бүх эрхтэн систем мэдээллийн сан. Тэгэхээр зэрэг яаж байгаа юм гэхээр энэ монголчуудын малчин амьдрал нүүдлийн соёлоос босч ирсэн энэ ухаанууд чинь байгалийн хууль, байгалийн нөхцлөөс ургаж босч ирсэн учраас буцаад хүний яг сүнс, эдис, удам генийн түвшинд үйлчилж ажилладаг байхгүй. Тэгэхээр хүний тэр дотоод ген, эдисийг ажилуулах чадвар өндөртэй гэсэн үг. А нөгөө зохиомл суурин иргэншлээ. Би бол одоо хэлдэг суурин иргэншлийг бол нөгөө бид нар засмал зам гэж тусдаа засцсан замаар машин бариад яваад байгаа хүн сайн жолооч болж чаддгүй шүү дээ. Засмал дээрээ бол нэг явчихна. Засмалаас буугаад цастаа мөстөө гулгаатай альтаргаатай орчинд орохоор жолооч эрдэм дутаад идэг. Яг тэрэн шиг энэ амьдралын засмал бэлдмэл орчинд амьдраад байгаа хүн чинь өөрийнхөө бүх юмыг бүрэн дайчилж чаддаг байхгүй. А тэгэхээр ийм засмал орчноос амьдралын засмал орчноос ургаж амьдалж босч ирсэн нөгөө суурин иргэншлийн ухаанууд чинь болохоор хүний тэр байгалийн язгуур болсон тэр эдээс сүнсэнд хүрч тэрний бүх юмыг дайчилж нээж гаргаж ирж чаддаг байхгүй. Тэгэхээр ялгаа нь ердөө энэ. Тэгэхээр бид нар үнэхээр байгаль юм. Одоо яадаг вөхөр бид тэгэхээр та бол одоо тэр том сургууль төгссөн хүмүүсээс ялгаатай нь нүүдэлчдийн сэтгэхгүйгээр аливаа юмд хандаж боловсруулж гаргаж ирсэн гэсэн үг үү? Нүүдэлчдийн сэтгэхгүй гэдэг чинь цаана яг байгалийн хууль байхгүй. Байгалийн ухаан. Байгаль дээр суурилж босч ирсэн ухаан. Тэгэхээр энэ байгальд байдаг ухаан гэсэн үг. Эднэр бол бидний яриад байгаа энэ ухаанууд бол дандаа байгалаас ургаж гарч ирсэн. Тэгэхээр зэрэг эн чинь дотгошоогоо орохоор тархинд ойлгогдно, зүрхэнд ухаарагдана, сүнсэнд сэхэрэгдэнэ, сүнснээс эдис рүү очихороо бие махбодор дамжаад үйлдэл болоод гараад ирэхээр гэгэрэл болчихж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг ингэж хүний дотоод руу нэвтрээд идэг. Гайхалтай. Дотоод руу нэвтрээд байгаа мэдээлэл чинь буцаад дотоод бүх нөөц болцоог шавхаж давхад гарч ирээд идэг. Ингэхээр илүү амьдралд ургаад илүү юм болгоныг буулгах чадвартай. Дээр нь одоо сүүлийн үед энэ барууны сургуулиуд сураад ирж байгаа хүмүүс чинь зөвхөн нийгмийн ухаан дээр сурчаад ирж байгаа. Байгалийн ухаан сурахгүй. Одоо ер нь нэг ийм ажиг эсрэг нийгэмд ажиглагдаад байна. Бүгдээрээ дунд сургууль төгссөн. Ерөнхий эрдэмийн одоо гэрчлэгээтэй болцсон мөртөө бүгдээрээ хийм пицэг байгалийн ухаан үзсэн. Гэсэн мөртлөө мэдлэг байхгүй. Байгалийн ухааны мэдлэг боловсрал байхгүй. Тэгээд 12 он дэлхий сүрнэ гэдэг юмд хууртагтаад ингээд дайжаа сууж идэг те. Ингээд нөгөө энэ мунхаг юмнууд ч гарч ирээд байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг одоо энэ дунд сургуулийн боловсролыг асар өндөр түвшинд олгоод тэр байгалийн ухааныг асар өндөр түвшинд өгөхгүй болвол энэ нийгмийн ч бай, улс төрийн ч бай, эдийн засгийн ч бай бүх юм чинь байгалийн хуулийн дээр явдаг. Байгалийн хууль хэрэглэгддэг талбар гэж байдгүй. Ганцхан байгалийн хуулийг жоохон хэлбэрийг өөрчлөөд хөрвүүлж хэрэглэдэг байхгүй. Тэгэхээр Баттухны давуу тал юу байгаад байгаа юм гэхээр тэр байгалийн ухаан үзээгүй зөвхөн нийгмийн ухаанаар боловсрсон хүмүүсээс ялгаатай нь пицгээр суурилдсан болохоор байгалийн хуулиудыг мэддэг болохоор байгалийн хууль дээр үндэслэж энэ юмнуудыг ургуулж гаргаж ирдэг. Яг үнэн. Та бол 1994 онд буюу одоогоос 22 жилийн өмнө Монгол улсад пицгийн шинжилгээ ухаан үүсч өгдсөн түүх гэсэн одоо том бүтээл гаргаж байсан юм билээ 22 жилийн өмнө. Тэгэхээр 22 жилийн өмнө та Монгол улсын энэ пицгийн хөгжлийг шинжилгээ ухааныхын хөгжлийг базаад энэ түүхийн юмыг гаргаж ирсэн учраас тэндээс улбаалаад энэ нэгэн санаанаасаа зохиосон юм биш. Маш шинжилгээ ухааны улс өөртөө цэгцтэй учраас энэ бүтээлүүд гарч ил тээ. Тэгээд ер нь бол тэр 22 жилийн өмнөх судалгааны эцсийн үр дүнд ер нь яагаад эх орон өвгдөөс тэр дундаа гэж та онцолж байгаад энэ агуу их түүхээрээ бахарах сэтгэл асар их надад төрлөө гэж тэр үед бичиж байсан бэ. Хүн пицэгт болсроод тэгээ би чинь атом цөмийн пицэг. Бүр атом цөмийн пицэг чинь цаашаа яваад квант пицэг. Квант физик маань бүр эгэл бонусын физик рүү яваарч. Өөрөөр хэлэх юм бол нүдэнд харагддаг зүйлээс харагддаггүй зүйл рүү шилжчихсэн байхгүй. Тэгэхээр би энэ Монголд байгаа байгалийн шинжилгээхэн физикчдээс төрүүлж энэ сүнсийг бидэрхүү гэдэг ном бичиж сүнс байгаа гэдгийг физикийн болон математикийн онолоор тайлбарлаж батлах гэж оролдож те энэ санаачлагыг гаргаж исэн. Энийхээ төлөө би сүнс баттгоон гэдэг тухайн үед хочлуулаад явж исэн. Доромжлуулаа явж исэн. Тэгэхээр энэ яасан гэхээр тэр нарийн имийг ярьдаг байгаагүй үед гэсэн үг шүү дээ. 90-ад оны их үе те. Гэтэл тэр үед яасан гэхээр нөгөө атом руу ороод атомын цөм рүү ороод цөм рүү орохоор эгэл бөмсгöd нүдэнд харагдахгүй зүйлс рүү ороод тэр нь долгионы физик гээд долгионы квант физик гээд ороод ирж байгаа. Квант физик нь өөрөө онол байхгүй. Магадлалын онолоор шийдэгддэг. Ямар нэг Ньютоны онол шиг Эйнштейний онол шиг онол байхгүй.
зүй тогтол байхгүй. Шууд магадлалын онолоор шийдэгдэг юм руу ороод ирэхээр бүх энэ нөгөө бидний бодиттой гэж бодож явсан бодтойгоос бодтой гэж бодож явсан матери ертөнц чинь хоосон чанар шилжчихсэн байхгүй юу. Тэгэхээр энэ зэрэг хоосон чанар гэж юу ингээ буддийн гүн ухаан руу орж үзээд ингээд хоосон чанарыг ойлгоод ирсэн чинь ерөөс хоосон болгон чи бодит шилждэг, бодит болгон чи хоосон шилждэг. Энэ жамыг ухаарад ирсэн. Ингээд квант физикийн философиг дорны буддийн гүн ухаанаас олж аваад энэ хоёрын дундаас ерөөс орчлон хорвоо гэдэг чинь хоосон бодит хоёр нийлжиж цогцолж оршдог юм байна гэдгийг ухаарад ингээд эрэнгүүт би парапсихолог далд ертөнц рүү ороод судалгаа хийгээд тэгээд сүнс рүү ороо явцсан юм л да. Тэгээд яг эн чинь бол хоосон яваагүй. Зүгээр нэг ингээд нөгөө хүсэл дээр ягаагүй нөгөө физикийн онол хойлоод байгалийн онол хойлоод дээр тулгуурлаж ийшээ орсон байхгүй. За ингэж явж хагаад ерөөсөө энэ байгалийн онол, байгалийн хуйлууд дээр тулгуурласан соёл иргэншил, байгалийн хуйлууд дээр тулгуурласан хөгжил дэвшил, оршин амьдрах үг монголчууд бүтээсэн юм байна. Малчин амьдрал нүүдэлчин соёл чинь энэ юм байна гэд энэ рүү ороод судлаа явцсан байхгүй. Лог холбоос нь ингэж явсан. Зөв. За баярлалаа. Тэгэхээр ер нь бол буруу байгаа гэдгийг та бол гаргаж тавьсан. Боловсрол соёл шинжлэх ухааны яам төрөмж хүртэл энэ ер нь буруу явчлаа гэд зөв Монгол хөгтөж хөтөлбөр гаргасан шүү дээ. Хэрвээ зөв байсан бол эднэр тийм зөв гэдэг үг тавихгүй байсан. Тэгэхээр энэ бол маш том хөтөлбөр болоод бас төрийн хэмжээнд явж байгаа. Тэрэн шиг ном авч уншиж чадахгүй, ямар нэгэн байдлаар DVD мөнгө төлөөд авч чадахгүй энэ нөхцөлд энэ одоо эгэл жирийн ард түмэнд энэ 100 цувралт ер нь яг юу өгчлөө гэж та өнөөдөр дүгнэж үзэж байна. Тэд бол одоо энийг үн төлбөргүй авлаа. Та бол энийг бол ямар ч үн төлбөргүй өөрөө бэлдсэн, соён гэгэрүүлэгч телевиз ямар ч үн төлбөргүй дамжуулсан, үзэгчид бол энийг бол маш үн төлбөргүй ингээ авч хүртэж баг их сургуулийн хэмжээний энэ сайхан боловсролыг нэг жилд сургуулийн төлбөр сая 501 хүүхэд байдаг бол энийг бол 3-4 сарын хугацаанд 100 цуврал үн төлбөргүй авлаа. Юу өгсөн бол гэж та одоо бодож суун. Тий, ер нь бол одоо энийг би яг өөрийнхөө энэ лекцийг хийсэн бүх агуулгын хэмжээнд хүмүүсийг авцсан гэж бодохгүй байна. Нөө сонсоод мартдаг, уншаад сандаг, хийгээд ухаардаг гэж. Хүн яг амьдрал дээр энийг үйлдэл болгож хэрэгжүүлжээж сая ухаардаг байхгүй. Тэр дотгошоо тарих зүрх сүнс рүүгээ нэвтрүүлжээж ухаардаг байхгүй. Тэгэхээр телевизээр сонсоод өнгөр. Тэгтэл сонсохгүй байснаа сонсох хэрэгтэй. Тэгэхээр зэрэг үнэхээр энэ дээр бол бүх юм үн төлбөргүй хийгдсэн. Баттхан олон жилийн судалгааны үр дүнг ингээ үн төлбөргүй лекц болгоод танаа телевиз үн төлбөргүй цацаад ард түмэнд үнэхээр сайхан хот хөдөөд ингээд их орны хэмжээнд хүргээд өгөл тасралтгүй. Энэ тэгэхээр зэрэг энд би юу бодож ийн гэхээр ямар ч байсан хүн болно хүн байна гэдэг бол зүгээр нэг ээж аваас төрсөн махан биеэрээ өсөж өндийгөөд уул шиг бараатай болоод ингээд жаахан иддэг уудаг, жаахан бизнес арилж байна янз бүрийн ажил хийгээд жоохон орлого олоод одоо өрх гэрээ амжуулга амжиргаагаа борлуулаад явчих төдий хүн болно гэдэг хангалт хүн байна гэдгийг л энэ хүмүүс ойлгосон байх гэж бодож байгаа. Ерөөсөө л энэ чухал. Тэгвэл хүн болно гэж юу юм цаашаа? Хүн болно гэдэг эхлээд хүн байхыг ярина. Хүн болж иж хүн байна. Хүн байна гэдэг чинь тэр ёс суртахууны эм хэмжээнүүд. Тэр биенээ уучлж өршөөдөг, биенээ хайрладаг, дэмждэг, түшдэг, тусалдаг, биенийхээ олсон амжилтаар бахархдаг, биенээ одоо хүлээн зөвшөөрдөг. Энэ сайхан сэтгэлийн ёс суртахууны энэ сайхан эрхэм чанарууд чинь хизээ хүнээс гардгийг гэхээр нөгөө тархинд нь мэдлэг боловсрал ухаан мөн үү болох болохгүй хэм хэмжээ, үнэн зөв шударгын хэм хэмжээ, бузар ариуны хэм хэмжээ суугаад боловсроод ирсний дараа хүнээс энэ сайхан чанарууд гардаг. Тэгэхээр ийм сайхан чанарууд гарч байгаа хүнийг хүн байна гэж хэлнэ. Ийм хүн байж ийм сайхан чанарууд гарахын тулд наан нь тэр их сурч боловсрох, ухаарцах хэрэгтэй болчихж байгаа юм. Тэрийг хүн болох гэж хэлж байгаа. Тэгэхээр зэрэг үнэхээр өнөөдөр манай нийгэмд бол бидраас сайхан юм гарах нь ховордоод улам л багасаад байгаа тохиолдолд бол бид нар хүн болох уугаа алдаад байна гэсэн үг. Хүн болох маань буураад байгаа учраас бидраас тэр сайхан юмнууд гарахгүй гэсэн үг байхгүй. Хүн болох маань нэмэгдээлээвэл бидраас тэр сайхан юмнууд гараал байна гэсэн үг. Ийм л юм байна. Тэгэхээр зэрэг би бол маш энгийн одоо сонсогчд үзэгчдийн төвшөнд буулгаж хэлж байгаа дүгнэж хэлж байгаа учраас ерөөсөө л энэ байна. Тийм учраас бид нар бол одоо энэ 100 цуврал лекцийг сонсоод үнэхээр дэлхийн аль ч сургууль заахгүй, аль ч улсад заахгүй, ямар ч одоо том доктор, профессор заахгүй, ямар ч үнээр олж үзэхгүй, сонсохгүй эцэг дээцгийн энэ их боловсруулаад үлдээч гэсэн энэ сайхан эрдэм ухаануудыг ингээд үн төлбөргүй сонсож өглөө. Одоо энийг таны төрөний хэлдэгчлэн яг дотгошоогоо шингээгээд үйлдэл болгох, амьдралдаа дадал зуршил болгох, зам мөр болгох. Энэ асуудал бол яг монголчуудын өмнө нээлттэй үлдчихэж байгаа байхгүй. За зөвхөн ингээд монгол хүн байх хүн учир
гэсэн 100 цуврал бол 100 өдөр дараалж гарсан байгаа. Тэгээд жилд 365 хоногтой бол 100 өдөрт нь таавал энэ том сайхан ухаан энэ айс авыг бол ямар ч хүн төлбөргүйгээр ямар нэгэн сургалт дамжаанд цаг гаргаж бөглөрөөнд явж очилгүйгээр гэртээ сайхан цагаан уужгаад идээгэн давж байгаад үтсэн энэ бол монголчууд та бүхэнд өгсөн маш том оюуны өгөөж оюуны буян байлаа. Тэгэхээр нэг талд та бол Монголын жирийн ард түмэн буюу одоо эгэл ард түмэнд монгол хүн байхын учрын тухай 100 өдөр хамт байж ухаарл гэгэрл өгж байлаа. Гэтэл нөгөө талд бол Монголын улс төрд бол бас хүчтэй задрал явагдлаа л да. Их сонин ягаад ч юм тэгж давцаж бол таарсан. Тэгээд энэ задралтайгаа эргээд холбоод бодоход ч гэсэн ер нь бол үнэхээр магадгүй монгол хүн байх уу гэдэг хүнтэй холбоотой юм ярьж байгаа учраас монгол улс төрч хүн байх уу гэдэг юм задарч уу ер нь яагаад юм болов энийг бас та юу гэж харж анзаарав. Ер нь энэ амьдрал дотор олон ёс үйлчлээд байна. Тэгээд хятадын Минзийн сударт бол хэлсэн байдгийн. Аливаа улс орны одоо олох ашиг баялаг гэдэг бол эд мөнгө одоо ургац тариа биш ээ. Энэ бол ёстыг юм аа, ёс журам юм аа гэж хэлсэн байд. Тэгэхээр зэрэг үнэхээр ёс журмаа алдсан газар эмх замбраагүй байдал үүсдэг. Эмх замбраагүй газар ажин түжин болж амьдрал ахуй ундаг, доройтдог, хүмүүс зовдөг, улс орон сүрдэг. Тэгэхээр хаа газар Чингис хааны сургаал бай. Бүхий цаг үед сахилга бат дэг журамтай байж босч ирэх ёстой юм шиг гэж. Тэгэхээр энэ сахилга бат дэг журам гэдгийг чинь бидний хамгийн сайн мэддэг социалист нийгэмд одоо засаг захиргаа зангараг гэдгээр хэрэгжүүлж байна. Тэгвэл хуулийн засаг захиргаа зангараг гэдэг юм аа. Гэтэл харамсалтай нь бид нарыг та нар захиргаадуулж байна гэж хэлж яагаад энэ засагтай байдаг, захиргаатай байдаг, зангарахтай, ахтай захтай байдаг, хүндэлтэй мэндэлтэй байдаг энэ сайхан ариун ёсуудын маань сүрүүлчихсэн байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг өнөөдөр улс төр задраад байна. Энэ амьдралд үйлчилж байгаа олон ёс, төрийн ёс, цэргийн ёс, засгийн ёс, одоо юу гэдгийг шашны ёс, маш хуулийн ёс, маш олон ёс амьдрал дотор үйлчилж байна. Гэтэл хинч байлаа гэсэн төрөнч байна уу, засгинч байна уу, цэргэнч байна уу, цагдаанч байна уу, хинч байлаа гэсэн эцэст хүн. Хүн гэдэг ганц матери, ганц объект дээр л буудаг байхгүй. Тэгэхээр тэр хүн зүв байвал заавал бид нар хуулийн ёсонд орох хэрэггүй. Би цагдаагийн байгууллага дээр очиж нэг лекц уншихад яг энийг хэлж ирсэн. Бид нар ингээд гадаа хүн лим чинь ямар бүхнийг мэддэг чаддаг төрөх биш. Алдаа зөрчил гаргаж болно. Нийтийн дундал аюул осолтой байдал үүсэхгүй бол зөрчил гаргачих болно. Тэн дээр цагдаа нэг удаа хүний ёсоор анхааруулад уучлаа явчихад нөгөө мянган уучлалт гэгэрлийн эцэсэг гихчээр уучлалцсан хүн ухаарчдаг байхгүй. Уучлахгүй торгуулсан хүн бол өсөж санчдаг байхгүй. Ерөөсөө л хүний сэтгэл зүй тэгж ажилдаг. Тэгэхээр зэрэг за нэг уучлалчлаа шүү, хоёр уучлалчлаа шүү. Одоо таныг гэхэд хүн бол аргагүй л болдог байхгүй. Хуулийн хөшүүргөнд ордог. Тэгэхээр энэ хуулийн ёс юу юугүй хатуу хуулийн ёс яриад ирэхлээс өмнө ингээд жоохон хүний ёсоор яриад ойлголцчихвол эв зүгээрээ ойлгоцоод байх боломж байдаг байхгүй. Зөв. Тэгэхээр үнэхээр бас айхтар хэллээ. Ёс алдагдсан байна тийм ээ. Монголын төр улс төрд тийм ээ. Тэгээд энэ улс төрч хүмүүс чинь өөрсдөө энэ хүн байх хүн ёстыг юмнуудыг мэдэхгүй, эзэмшээгүй, зан дадал болгоогүйгээс болоод өнөөдөр энэ их ёс суртахууны алдаанд тунаад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хүн байх хүн байхгүй болчиход байгаа. Ер нь тэгээд ёс яг үнэ ёс гэдэг айхтар юм алдаатгаар чинь л ёстой бүх юм уруудж байгаа л да. За дараагийн нэг чухал юм бол энэ 100 цувралын одоо надад бол энэ гарчиг нь байна. Ингээ гарчгуудаа хараад сууж исэн чинь муу юм хүний шинж бол ховч живч, муу хүн бол ингээд замхруулагч, за муу юм хүн бол үрлэгэн зарлахын, муу эр хүн бол адал муухай авирлагч, муу эр хүн бол ингээд хулгайч, баригдан зовогч, эсвэл муу юм хүн бол завхай, хартай, эсвэл одоо яншаа өглөө гэд. Тэгэхээр энэ ингээд бүгд байна. Гэтэл байгаагүй. Байсан ч бага байсан. Энийг хөнөөсөн байна, үгүй болгосон байна 25 жилийн дотор. Хөнөөсөө үгүй болгосон бол нэг эзэн байгаа. Юу эднэрийг устгах ч юу. Бид нар дээр бол янз бүрийн одоо нэг шашны мөргөлдөөн гараагүй, бослог гараагүй, дайн болдон болж бид нар бол доошоо унаагүй. Янз бүрийн одоо галав өөлж, гай барцад тахал гарсангүй. Зүгээр л байжсэн. Өөр хүүхдүүд нүсчдэгжэл ингээл байж итэл энэ яриад байгаа ингээ бүх юм чинь үгүй болсон байна. Маш урдан хугацаанд энийг одоо хэн ингээ өнөөч. Ерөөсөө монголчууд хөнөөгүй үед 13 дугаар зуунд 2 удаа их ойрхон дэлхийд засаглаж гарч ирсэн. Яг энэ нь бол энэ хоёр ойрхон тохиосон үйл явц бол өссөн үсээгөө дэлхийн нийт анхаарлыг маш хүчтэй татсан байд. Эдгээр юун дээр ингэж босч ирээд байна? Яагаад ингэж босч ирээд байна? Тэгэхээр судлаад үзэхээр зэрэг нөгөө ухаандаа байсан. Нөгөө хууль ёстыг үйлчилдэг байсан.
Тэгээд нэг одоо Араби их сурвалжид байгаад 17 настай хүүд алтан цар бариулаад их Монголын баруунаас зүүн тулгуулахад хинч булаагаагүй гэж. 18 настай эмэгтэйг алт ачуулаад морь хөтлүүлээд ингээд өмнөөс хойно хүртэл тулгуулахад хинч дээрэмдээгүй болоо. Тэгээд өрнийн болон дорны эрдэмтэд юу гэдэг юмсээр үнэхээр Чингис хааны байгуулсан энэ улс чинь хууль ёс дэг журам гэдэг бол гайхалтай үйлчлэлт юм байна. Нийт даяараа хуулиа дийдэлт юм байна. Хэрэгжүүлдэг юм байна. Эндээ хүчрэг байт юм байна. Энийг тогтоосон байна. Тэгэхээр зэрэг яасан гэхээр ерөөсөө монголчуудад ганцхан их засаг хууль байсан. 1890 гэдгэн зүйл заалтаа ганцхан их засаг хууль. Одоо ш хэдэн зуун хууль байхгүй. Тэгэхээр яасан гэхээр ганцхан хуулиар яагаад зөвхөн Монголыг дэдүүгүй их Монголын харьяанд байгаа бүгдийг ингэ засгад дийлв. Тэгэхээр ерөөсөө л энэ хүнийг хүн болгодог, хүнээр хүн хийдэг энэ технологиг хэрэгжүүлсэн. Төрөний таны хэлдгээр бүхэл бүтэн их сургууль альч дэлхийн алдартай их сургуульд үзэхгүй энэ зөвхөн хүнийг хүн болгодог, хүнийг хүн байлгадаг энэ том одоо сургуулийг хүн болгонд эзэмшүүлчихсэн байна. Өрх гэр гэдэг өөрөө том их сургууль. Тэгээд ээж аавууд нь эмээ өвөө нь ахмадууд нь багшилж агаад энийг хүн болгонд толгойд оруулан эзэмшүүлчихсэн. Одоо бол алдчихад байгаа шүү дээ. Тэгэхээр 800 жилийн турш яах вөхөр монголчуудыг хүчгүй болгохын тулд энэ ёс тгийг л устгахыг хичээсэн байхгүй. Тэгээд тусгай бодлогоор энийг ил далд хуйлдж байгаа л хэрэгжүүлсэн. Тэгээ 90 оноос бол бүр хүчтэй болсон. Бүр хүчтэй. Энэ бол бүр байхгүй. Нөгөө хүний эрх хэрэгчлөө гэдэг юмар. Тэгэхээр нөгөө талдаа гэгээрэлгүй, сэхээрэлгүй, ухаарлгүй үнэн зөв шудраг ариун биш хүнд эрхчлөө өгчхөр зүгээр дураараа дөргөж дун чимгөөрө жирэх явдал болдог. Хизээч ухамсар муутай хүн чинь би буруу зөвийг ялгаж чадахгүй, үнэн бодлыг бузар ариуныг ялгаж чадахгүй хүн чинь энийгээ би болохгүй юм хийж гэнэ гэж сэтгэхгүй шүү дээ. Ингэхээр би эрхчлөөтэй байна л гэж сэтгэв. Ингэж мунхаг хүнд эрхчлөө өгөх замаар энэ ёсыг устгадаг юм байна. Энэ өнөөдөр дэлхийгээр энэ давлгаанд орцсон, өртцсөн явж байгаа байхгүй. Мунхаг хүнд эрхчлөө өгч энэ ёсыг устгадаг. Энэ хууль эрх зүйг гიშгэлүүлдэг. Өнөөдөр яг ингэж мунхагдлаараа эрхчлөө олж авсан хамгийн аимшигтай улсууд Монголын улс төрд гарцсан байхгүй. Тэгээд Монголын ард түмэн Монгол хууль эрх зүйдэр гიშгэлээ сууж байгаа байхгүй. Зөв. Дараагийн нэг зүйл бол хүмүүс бол одоо хоёр вагчаад байна. Юунд ирэхлээр за нэг хэсэг нь бол урдын түүхийг бол маш сайн судлах хэрэгтэй. Үнэн түүх гэдэг юмыг одоо бүр судлъя. Энэ нэг л биш байгаа. За энийг бол мэдээж би бол нийгмийн оюун санааны элитүүдтэй их ойр байдаг. Тэдэн дунд их ажиллаж амьдардаг учраас бүр илүүтэй ярьж. Гэтэл зарим нэг хүмүүс нь болохоор үгүй одоо ялийн болохыг эргэж шаарддаг юм би. Баргийн урагшаал харъя. Түүхтэйгээ зуралдаад байвал цаашаа явахгүй гэдэг. Гэтэл сая Хятадын Си Жинпин дарга бол ерөөсөө л өнөөдөр Хятадын энэ хүчирхэгжил бол түүх тавтагч чинь гэж байгаа л дээ. Түүх сайн байсан, түүхээ харсан гэдэг. Гэтэл та бол урдын түүхийгээс мэдвээс өнөөгийн явдлыг зөвөр үйл үйлдэнэ буюу үйлдэж чадахгүй гэдэг үгийг бол их онцолж ярьж байгаа. Тэгэхээр энэ жирийн иргэн хүн Монгол хүн болж байгаа хүн их түүхтэйгээ ер нь яаж харьцаж, яаж ойлголцож, яаж тэрийг таньж барих юм бэ? Тий, энэ их чухал болчиход байгаа юм. Бид нар болохоор зэрэг өөрийнхөө өвөг дээдсийн тэр агуу хүчрхэг байсан түүхийг нэг тоохгүй байгаа. Уг нь тоогоод эртний грек шиг, эртний ром шиг тийм ээ. Ингээд өнөөдрийн Америк шиг эзэнт гүрэн мөн Идраас ч илүү их хүчтэй эзэнт гүрэн. Тийм эзэнт гүрнийг өнөөдөр байгуулсан үндэстэн улс алга байна. Түүх цаг үе алга байна. Тэгэхээр энэ том үлгэр жишээнээс суралцахгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр түүх яах гэж байдгийг. Сайн түүх бол одоо бахархал омогшил амжилтыг өгөх гэж байж идэв. Муу түүх бол сургамжийг өгөх гэж байж идэв. Түүхийг судлахын ач холбогдол ердөө л энэ. Ирээдүгөө бүтээхэд өмнөх түүхээс амжилтыг бүтээдэг туршлагыг авъя, алдааг үлддэг сургамжийг авъя. Ингээд энэ хоёрыг аваад амжилт сургамж хоёроо хослуулад явхаар ирээдүг гэрэлтэй байх байхгүй. Харамсалтай нь Монголын ирээдүг бүрхэг харанхуй биднэрт хонглын үзэрт гэрэл харагдахгүй болчиход байгаа байхгүй. Яаж вэ? Энэ өнөөдрийн улс төрчид Монголыг жолоодж байгаа, энэ сүргийг жолоодж байгаа улсууд чинь түүхээсээ амжилт бүтээдэг туршлагын ч авахгүй байна, алдаа гаргадаг сургамжийн ч авахгүй байна. Тэгээд өөрсдийнхөө бодсноор явж байгаа. Зүгээр хин нэг хүн гарч ирэл энэ улс үндэснийг ингээд дураараа хөтэлдэг юм бол улс төр гэж байгаа ч хэрэггүй, төр гэж байгаа ч хэрэггүй. Яадгүй. Яг дураараа хөтэлсэн төр улс яг өнөөдрийн Монгол шиг энэ дампуурал дээр ирдэг. Тэгэхээр энэ төр улсыг хөтлөхийн тулд онол, мэдлэг, туршлага, сургамж хэрэгтэй гэдэг байхгүй. Тэрийг чинь хаанаас авдгийг? Түүхээс авдгийг. Тэгэхээр тэр тусмаа монголчууд бидний хувьд дэлхийд байхгүй тийм зөв үнэн шудраг ёст хууль цаазд хамгийн тэр ариун ёстой төр засгийг төр улс төрийг бүтээсэн эцэг дээдс маань бидний эцэг дээдс байж байгаа байхгүй. Бидний өөрсдөө өөр гүрний биш. Тэгэхээр Чингис хааны Монголын 13 дугаар зууны тэр их засаг хуулийн хэрэгжилтээс хэн сурах ёстой нөхөр монголчууд бид сурах төдийгүй дэлхий бүгдээрээ суралцж аврагдах байхгүй.
Яагаад дэлхийн түүхэнд эн чинь бий болсон том туршлага. Дээр нь монголчуудын түүхэнд бий болсон том туршлага байхгүй. Тэгэхээр эндээс хин хингүү суралцж дээшээ гарах байхгүй. А дээр нь би бол зөвхөн түүхэн талаас нь ярьлаа. Одоо дотоод улс төрийн онол хууль талаас нь ярихаар зэрэг яг 13 дугаар зуунд энэ их засаг хуулийг хэрэгжүүлэх замаар орчлонгийн оршихуун үндсэн хуулийг улсынхаа үндсэн хууль болгож хэрэгжүүлэх замаар яаж тэр дэлхийн олон төрөлт улсыг өөртөө нэгтгэж дэлхийд инх тайвныг тогтоосон. Тэр бахархам онол дотор нь байж байгаа байхгүй. Гарц гаргалгаа байж байгаа байхгүй. Бэлэн юм байж хахад бид нар аваад ашиглаж чадахгүй. Ийм байгаа байхгүй. За тэгэхээр мэдээж их түүх гэдэг имийг бол за цувралаар бол ингээд хэлээд байгаа. Тэр бол бас энэ бол яг телевизээр энэ ард түмэнд үзүүлж байгаа юм бол нэг талаас бас өргөн түмэнд зориулагдж байгаа шүү дээ. За илүү мэрэгжлийн төвшөнд үзээгүүл энэ таны бүтээлүүдийг унших хэрэгтэй болно. За гэтэл өнөөдрийн нэг гаццсан тэр дундаа манай залуус айхтар гацчихад байгаа юм бол энэ унших технологиг маш муу эзэмшсэн, орхицсан. Одоо зарим эрдэмтэд бол хэлж байгаа яаралтай уншдаг болохгүй бол хүн бол уншиж чадхаа байх шүү. Ягаад гэвэл уншина гэдэг бол яг уурхай чамтай адил хүнд ажил, ухан, дөнгөн гэдэг шиг энийг сайхан нойр өрөхгүй сайхан бүгдийг гүйлгээд уншаад, ойлгоод, хэрэгтэйгээ зураад, тэрийгээ дараа ургуулan бодоод нэг дэвтэр дээр бичээд хэрэгжүүлээд амьдрал дээр энийг аваад тэгээд өөрөө сайхан нөө хүсээд байгаа баян чинэлэх ч юм уу сайхан амгалан амьдрах гэдэг. Гэтэл энэ унших дадал гэдэг юм бол үнэндээ бас орхигдоод байна шүү дээ. Магадгүй орхигдсон учраас та энэ их номыг хийснэ хажуугаар энэ 100 зурлыг бас арай хэлбэр шууж бэлтжиж шүү дээ. Тэгэхээр энэ оюуны их уурхай болсон тархин ажиллуулж уншихтай холбоотой юм дээр манайх яаж алдаж чинь энийг бид ямар байдлаар цааш нь залуу үед бас хэвшүүлэх хэрэгтэй. Яг уу би бас ингээд нөгөө судлаач хүн учраас бүхэл юмыг бүтнээр нь харахын тулд нэгийг ч үлдээхгүй л жигд харах хэрэгтэй байна. Тэгэхээр би нүүдлийн иргэншил, суурин иргэншил хоёрыг харьцуулж хардаг. Яг энэ унших гэдэг юм дээр. А суурин иргэншлийнхэн бол цаасан дээр хараар бичээд хэвлэм лүвтэйг тун гаргаж ирээд уншдаг ийм уламжлалтай. Нүүдлийн иргэншлийнхэн монголчууд тухайлбал тэн дотроос яадаг вөхөр байгаль дээр байгаа бүх юмыг ном судрагч хардаг. Бүх юмыг бэлэг чанараараа дотоод руу н ороод уншичдаг, мэдээлэл авчдаг. Ингэж өөр аргаар. Тэгэхээр монголчуудын уншилт бол арай ийм хүнээс ийм статик ажил шаарддаг. Статик ажил гэдэг чинь хөдөлгөөнгүй бие хэмжиж сууж хагаад энийг уншина гэдэг бол тэр болгон хүмүүс бас тестгүүлдэ. 1-2 цаг суугаал одоо нуруу хөшин бөхсөн өвднө гэл ингээл. А гэтэл монголчууд бол малаа хариулж яваад ч юм уу, үнээгээ саа сууж байгаа ч юм уу, хонь харга сууж байгаа л ингээд уншаад явчихдаг. Тэгэхээр зэрэг энэ хоёр уншдаг технологи нь ялгаатай байна. Тэгэхээр монголчуудынх бол амьдрал дотроо нөгөө амьдрангаа суралцсангаа амьдрын гэдэг шиг амьдарч байхдаа уншиж байхдаа амьдарч байдаг хүмүүс байсан юм байна. Одоо хотын сая 400 мянган бол тэгэхгүй шүү. Одоо тэгэхгүй. Тэгэхээр бид нар хүссэн үсээгүй өнөөдөр ингээд суурин иргэншилд ороод 100 гаруй жилийг ингээд тэгээ явж байгаа учраас бид нар бас суурин иргэншлээс авах юм дэвшилт юм аваад өөрийнхөө иргэншлээс авах юм аваад хослуулад явна. Тэгэхээр энэ байгалийн байгаа ямиг шууд хараад уншдаг бол энэ бэлэг чанараар уншиж байгаа. Харин энэ бэлэг чанар нь сүнс нь хаалттай хүмүүс бол бэлэг чанар нь одоо хаалттай байна. Тэр хүмүүс бол одоо махан нүдэрэл харж тархиар уншихаас өөр арга байхгүй. Тэгэхээр Монголын ардын нэг сайхан сургаал үг байдаг. Санаа сохрол нүд сохор гэж. Тэр юу гэсэн үг гэхээр санаа гэдэг чинь сүнсний хараа гэлж байгаа. Сүнсээрээ хардаг хүн болвол нүд нь хардаг. Сүнсээрээ хардаг хүн бол нүд нь хардаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө сүнсийг сэрээх ёстой гэд бит хоёрын төрөнөөс хойш яриад байгаа тэр. Тэгэхээр сүнсэн сэрцэн хүн бол сүнсээрээ харж идэг учраас бүх юмыг хараад уншичдаг. А сүнсэн сэрээгүй хүн бол яг махан нүдээр хар тархиараа уншихаас өөр аргагүй. Суурин иргэншлийн уншдаг технологи. Тэгэхээр энэ дээр бол олон хүмүүс их одоо яадгийн шантардаг. Ийм тал байдаг. Тэгтэл бид нар яах юм? Үүлийн хэцүүгээс шантрахгүй гэдээ энэ дотор заасан байна. Хүн төрөлхтний хэсэг юм чи зайлшгүй хийж таарна. Хийхээс өөр арга байхгүй. А хэрвээ уншихгүй байвал өнөөдөр бид нар одоо энэ дордоод энд ирчлээ. Одоо эндээс ч дортно. Тэгэхээр унших бол бидний аврагдах ганц гарц шүү. Уншихгүй бол сэтгэхгүй гэж үгүй. Уншихгүй бол сэтгэхгүй бол цаашаага ухаарахгүй бол сэхэрхгүй бол гэгэрхгүй ингээл дуусна. Цаа зүгтээ яалтчгүй одоо эрчимтэй сүүлийн үед бол энэ уншихыг бол бүр амьдралын хэвшил болгох гэж маш олон хүмүүс хэлж байгаа. Өнөөдөр Монголд цөөхөн үзэгдэж байгаа гадаадын залуучуудыг харахад бол зүр зузаан номтой явчих. Саяхан бол бүр цайны газар ингээд нэг залуу бол Монгол хоолыг сайхан гэд маш сайхан идэхийн хажуугаар идэж сэтгэлийн даашаал авч хэрэгцээг хангахж ийм зузаан ном тавьчихсан хоолыг идчихээс уншиж. Манай залуучууд бол ерөөсөө тэхгүй. Тэгэл хоолоо идчихэл нэг сайхан гар утас оролдоод л байж байгаа л да. Тэгэхээр энэ бол зайлшгүй чухал юм тийм ээ. Дараагийн энэ ядуу дорой хүчин буурай байгаагийн учир
ер нь юунд вэ? Дийлэнх нь ядуу байдаг. Өдөр болгон ядуусын дунд хүмүүс унж байгаа. Энэ дунджаас ядуусын төвшөнд унж байгаа хүмүүсийн тоо бол нэмэгдээд байна гэл тоо гаргаад суугаад байгаа. Гэтэл дараагийн сонгуул болох гэж байна. Дараагийн одоо төрийн жолоодох үйл хэрэг явах гэж байна. Гэтэл энэ ядуучууд нь эсрэгээр ингэ нэмэгдээд л байгаагийн учир шалтгааныг та юу гэж харж байна? Ер нь бол өнөөдрийн энэ Монголын бодит ядуурлын шалтгаан бол улс төр нийгэм эдийн засгаас хүчээр ядууруулах бодлого хэрэгжиж байгаа. Хүчээр ядууруулах бодлого хэрэгжиж байгаа тий. Нэг талдаа ийм одоо технологи Америкаас эдийн засгийн алуурчдаас манай улс төрийн удирдагчдаар дамжуулж биднэрт тулгагдж байгаа. Гэвч хүн өөрөө уншдаг, сэтгэдэг, энийг олж хардаг, мөн үү? Ухаардаг, сэхэрдэг бол эмнээс өөрийгөө хамгаалж болно. Намайг хүн цохих гээд өөдөө согтуу хүн алах бариад ирж ивэл би мэдрээд дайчих хэвээр, бие хамгаалаад зугтах хэвээр, тэгжээж бие авч гарах хэвээр. Тэгвэл өнөөдрийн улс төрчдийн бодлогоор дамжуулж эдийн засгийн алуурчид биднийг хүчээр ядууруулах гад ингээд өөдөөс сүх далайгаад ирж яхад бид нар тэндээс зайлах бултах гэж нэг юм байна шүү дээ. Одоо өөрөөр хэлбэл бокс ч юм байх хэрэгтэй гарч байгаа байхгүй. Цохилт ирж яхад тэндээс бултах хэрэгтэй. Тэгэхээр зэрэг нэг талдаа тийм технологи хэрэгжиж байгаа бодит үнэн. Нөгөө талдаа ийм байна гэд тэрний өмнө хүчин барагдаж сууж болохгүй. Ингэхийн тулд энэ бол яаж байгаа юм гэхээр доотроо тархины ухааны мэдлэгийн оюуны ядууралд орчиж байгаа хүн бол ахуй амьдрал дээр ядууралд орчдөг. Тэгэхээр зэрэг бид нар энэ амьдралын ядуурлаас аврагдах төдийгүй ерөөсөө амьдрал тохиолж байгаа альва зовлон саад бэрхшээлээс аврагдах гэтлэх ганц арга бол одоо соён гэгэрхээс өөр арга байхгүй. Соён гэгэрх хэрэгтэй. Мэдлэгээр соён гэгэрх хэрэгтэй. Зүгээр нэг одоо энергиэр тийм ээ одоо юу гэдгийг өөр аргачлалуудад жишээ нь бясалгал эрүүл хоолт янз бүрийн эрүүл биш ээ нөгөө ногоон цагаан хооллолт энэ бол тодорхой хэмжээгээр хүний энергийг тэтгэн одоо эрүүл байх орчныг бүрдүүлнэ зөв. Гэхдээ энэ бол нөгөө мэдлэгийн төгс гэгэрэлт хүрэхгүй байхгүй. Тэгэхээр дэлхийн гэгэрхсдийн түүхийг үнцээд ахаар дандаа мэдлэгээр гэгэрсэн байдаг. Соён гэгэрчээж тэр өндөр цэгт оюуны өндөр цэгт хүрсэн байдаг. Зөв. Та бол бас хэлээд байгаа лекцүүд дээр их түгээмэл ажиглагдаж байсан зүйл бол нэг юм монголчуудыг ерөөсөө суусан газараасаа шороо хатгадаг зангаагээс арчаагүй хашаандаа ногоо тариад яаж ингэж сайхан амьдарч ин ядуурлын унтсан юмнаас гарах боломж байна. Гэтэл ерөөсө болохгүй байна гэхэлэр нэг л юм дээр гацчаад байгаа нэг бэлэнчлээд тийм тэрийг л нэг давж гарах гээл ерөөсө чадахгүй. Тэгэхээр мэдээж ядуурл бол тарих агшиж ийн гэдэг дэлхийн эрдэмтэд судалгаа хийсэн байлээ. Тарих агшиж ийн гэдэг бол аюултай шүү дээ. Тэгэхээр сайхан амьдарч болох боломж үнэхээр Монголд байгаа мó. Үнэхээр одоо төр мөрөө улс төр гэж хэн эрхэлгүйгээр өөрөө нэг өөрийнхөө дураар энэ газар нутаг дээрээ хэмжээний тийм баян чинэлэг тэгээ өөр хөвгттэйгээ аз жаргалын индекс өндөртэй байж чадхаар юм. Яг хөө ингээд олон түмний дунд ороод энэ тэнд явж байна. Сумын төв дээр ч очиж байна. Бүрм хөдөө малчин айлд очиж байна. Аймгийн төвд очиж байна. Хотын дүүргүүд энэ тэнд явлаа. Үнэхээр нийгэмд өнөөдөр ядууруулах хүчтэй тусгай бодлого хэрэгжиж байна. Хүчээр ядууруулах бодлого хэрэгжиж байна. Үнэхээр энэний эсрэг сөр зогсоод зүгээр нэг сайхан одоо 8 дугаар анги төгссөн ч юм 10 дугаар анги төгссөн боловсролтой зүгээр л дунд боловсролтой. Тэгээд одоо нэг темс төгсчөөд гуталчин моталчин хийжсэн ч юм уу. Эсвэл нэг төрийн байгууллага цэвэрлэгч үйлчлэгч хийж байгаа тэтгэвртэй гараад маллаад хэдэн хүүхдээ сайхан амьдраад энэ ядууралтаа сөр зогсоод чадж байгаа хүмүүс бас байна шүү дээ. Байна. Жишээ байгаа юм байна. Болдоо байна. Тэгэхээр энийг сөр зогсох боломж байна уу? Энэ ядуурлаас гэтлэх боломж байна уу гэвэл бас байгааг тэр хүмүүс амьдралаараа нотлох байгаа байхгүй. Гэтэл энэ бас тэр хүн болгонд бас боломж хэцүү байна. Үнэхээр одоо үр хүүхэд нь өсөж өндийгөөгүй ялах нойтон те өөрсдөө одоо ах トゥ амраг садан түшиг ханих туслах дэмжих хүн муутай хүмүүсийн тэр бол үнэхээр бас амьдралын аргагүй байна. Ингээ хоёр талтай байгаа байхгүй. Тэгэхээр л ерөнхийдөө л энэ дундуур бид яаж туучих вэ? Нэгэнт төр засгаас ч хүчээр ийм бодлого бидэрт хүчээр ядуурлах бодлого тулгаад байгаа юм чинь бид нар ийм юмаа гэд ангаас сууж хаад одоо тэнд ялагдаж болохгүй шүү дээ. Тэрний өөдөөс нөгөө сөгдөж өгснээс сүрж зогсон дээр гэж сөгдөж амьдраснаас сүрж өгсөн дээр гэчээр сөрхөөс өөр харахгүй. Амьдрал гэдэг чинь тэмцэл Марксийн хэлдгээр яг энэ утгаар. Тэгэхээр бид нар тэмцэх хэрэгтэй шүү дээ. Оюунаараа тэмцэх, тархиараа тэмцэх, зүрх сэтгэлээрээ тэмцэх, үйл хэрэгээрээ тэмцэх, бие махбодороо тэмцэх, сэтгэл хатуужлаараа тэмцэх. За ойлголоо. Бас үнэхээр тийм байна тийм ээ. Та бас оюуны сэргэлт бол хэн нэгэн дээр зарим зүйл дээр ажиглагдаж байгаа гэж хэлж байгаа. Бид бол энийг бас мэдээж соён гэгэрүүлэгч телевиз байгуулж яваагийн хувьд бол маш их мэдэрч байна. Энэ сүүлийн өдөр эрчимтэй ажиглагдаж байгаа. За тухайлбал одоо хүмүүс бол ном их авч байна.
одоо миний өмнө бол энэ бахаралтай эрдмийн чуулга ингээд гараад 2 жил шахуу болцсон тэргүүн бот ном байж байгаа л да. Энэ бол 133 хүний ярилцлагатай маш зузаан ном. Тэгээ 45 мянган төгрөгөөр зарагдаж байгаа. Гэхдээ энэ бол гарсан өдрөө номын нээлтэн дээр бол 1300 1400 ширхгэн шууд борлогддог. Энэ бол номын түүхэнд бол түүхэн рекорд эвдсэн. За одоо ч цөөхөн байж байгаа. Тэгээ энийг бол бас дашрамд үзэгчд бол энэ цөөхөн номноос авч болно. А тэгэхээр дээр нь тангадын галсангуутай алчиг яриагээд ярилцлага хийгээд ном тавихад бол хүмүүс их авч гинэ. А дээр нь бол ер нь энэ оюунаараа сэрхгүй бол сэргэн мандахгүй бол соён гэгээр хүлэхгүй бол хоцорж байгаа юм байна гэсэн нэг юм амбиц одоо чичрээ бол үнэхээр мэдэгдэж байгаа. Танд яаж ажиглагдаж байна? Тэгэхээр инглэлд сая 15 оны 9 сарын 22-нд манай галактикийн төвөөс 7 хэсэг энерги эрчим манай дэлхий дээр буусан. Дараа нь 15 оны 12 сарын 22-нд 9 хэсэг эрчим энерги одоо сансрын гүнээс манай дэлхий дээр буулаа. Тэгээд 3 сарын 22-нд энэ 13 болоо буутсан. За тэрний нэг жишээг бол одоо өвөр Монголд олон хүн тэр зургийг аваад зүгээр хүний энгийн нүдэнд гар утсаараа зургийг авчулж байгаа. Над руу маш олноор нь илгээсэн. Би компьютер NASA центр бол мэдсэн үү? Мэдж байгаа. Угаасаа бүртгэж байгаа тий. Тэгэхээр ерөөсөө энэ дэлхийн ертөнцийн яаж юм хэр хүмүүсийн сүнс их удаан сэрж байна. Өнөөдөр бомбын буюу оюун мандлын соёл иргэншил шилжсэнтэй холбоотойгоор хүмүүс сүнсэн сэрдсэн бэлэг чанараараа амьдрэх чадвартай ийм хүмүүс амьдрах цаг ирээд байна. За энэ бэлэг чанараараа амьдрах чадвартай энэ хүмүүсийг индиго кристалл хүмүүс гэж хэлж байгаа. Тэгэхээр индиго кристалл хүүхдүүд бидраас ялгаатай нь ариун сүнстэй. Ёс тгийг барьдаг сүнстэй. Ёс суртахууныг баримталдаг сүнстэй хүмүүс ирж байгаа. Тэгэхээр зэрэг энэ дэлхий дээр чинь нэг юм оршин амьдрах хүн шинчил сайн тал руугаа ирэх гээд байна шүү дээ. А тэгэхээр зэрэг бидний сүнс голөгтөд байгаа. Нөгөө сэрээгүй, унтаа, бохор, буруу юм дасамтгай сүнснүүд энэ дотор амьдрч чадахгүй болоод байгаа байхгүй орон зайг бол. Тэгэхээр энэ хүмүүсийн сүнс их удаан сэрээд байгаа учраас дэлхийн ертөнцөөс дээрээс мөнх тэнгэрээс яаж нэхэр энэ хүмүүсийн сүнсийг сэрээдэг эрчмийг нааш нь илгээгээд байна. За энэ эрчмийг аваад хүссэн үсээгүй хүмүүсийн сүнс сэрж байна. Сая би одоо өнгөрсөн 1 жилийн хугацаанд Халимаг, Бурят, Хөхнуур, Шинжаан, Өвөр Монгол гээд Монгол туурхтнуудаар яваад бүтэн жил ажиллаад ирж байна. Дээр нь одоо дэлхийн бас Америк тэргүүтэй улсуудаар яваад ажиллаад ирж байна. Ерөөсө Америкт бол бараг сар болсон байна. Бүх мужаар. Уулзсан газар болгон хүмүүсийн сүнс сэрдсэн байна. Нөгөө сэрдсэн сүнснүүд чи хоолоо нэхэд одоо нөгөө соён гэгэрлийн бүтээгдэхүүнүүдийг нэхэд бүр ингээ арцалцж байна. Яахаа учраа мэдэхгүй байж байна. Тэнд асар хүчтэй зөвлөгөө хэрэгтэй. Асар хүчтэй соён гэгэрлийн хоол хүнснүүд хэрэгтэй. Чанартай хоол хүнснүүд. Тэгэхээр зэрэг яаж нэхэр харин энэ эрчмийг аваад сүнсэн сэрэхгүй нөгөө хуучин цаг үеэрээ эд материал шунсан, буруу зөв явсан, ёс суртахууны хэм хэмжээ алдсан хүмүүс бол энд одоо цэвэрлэгийн дөртгөөс өөр аргагүй юм байгаль ихтлхий дээр явагдаж байгаа юм байна. Тэгэхээр хүссэн хүсээгүй монголчуудын төдийгүй дэлхийн олон хүний сүнс сэрж байна. Энэ сүнс сэрж байгаа энергийн өөр оюун санааны энергийн түвшинд амжилж амьдрах цаг үе ирж байгаатай холбоотой энергийн шинжил, ухамсарын шинжил хийгдэж байна, сүнсний шинжил хийгдэж байна. Эндээс сугарч үлдэх юм бол ном уншихгүй залхуурч ивж байгаа юм уу? Одоо өөрийгөө дайчлахгүй сууж ягаад энээс хоцрох юм бол та цаг үеэс гэгдлэл гэсэн үг. Зөв. Монгол хүн байхын учир 100 цуврал соён гэгэрүүлэгч телевизээр хурж эрхэн үзэгч та бүхэн нэгэн сайхан их сургуулийг төгссөн. Тэгээ энэ төгссөн баярт зориулж өнөөдрийн нэвтрүүлгийг хийж байгаа. Тэгэхээр таны сүнс байгаль сансар орчил окторгын өгөгдлөөрөө сэрж баясаж байгаа энэ үед бол энэ яалтчгүй сайхан тижэл байлаа. Нэг эндүрэл байгаамаа. Өнөөдөр монголчууд бол бид нарыг дэлхийн мэдж байгаа гэж ярьж байгаа. Үнэхээр мэдэхгүй байгаа. Жишээлбэл та бид нар Америк зүг явжсэн шүү дээ. Макдоналдсд ороод бид тэр хоол авч идэж яхад тэр хараа өстэй залуугаас Монгол гэж мэдхүү гэсэн чинь нөгөө өвөр Монгол уу гэд те хятадын Монгол уу. Тэгээ энэ асуулт бол дэлхийгээр их дэлхийгээр аялаад нэвтрүүлэг хийгээд аян замын тэмдэглэл хийж явах түгээмэл ажил хийж байгаа шүү. Жирийн ард түмэн дэлхийн ертөнц бол бид тань огт мэдэхгүй байгаа. За энийг бол та бас номон дээр бичсэн байна лээ. Айл нэг батн дээр нь байсан. Өнөөдөр бол Монгол бол хятадын Монгол уу, Оросын Монгол уу гэж нэг хэсэг нэг гайхаж асуудаг байсан. Аз болж юм сэргэж Чингисийн Монгол уу гэж асууж байгаа. Зүүн нь бол Монголын Чингис үү гэж асуух хэвээр. Наполеоны Франц уу гэж асуудаг уу тийм ээ? Францын Наполеон гэж асуудгаа гэж та бол номон дээр хэлсэн. Тэгэхээр бид ахиж дэлхийд яаж гарах ёстой вэ? Яаж танигдах ёстой вэ? Кирсан Илюм Жунов бол Азийн 100 болж байгаа, тэр шар арьсны 100 болж байгаа гэдгийг бол би Монголыг хэлж байгаа л гэж бодож байгааг л дэлхийд ярьчихад тэр үнийг бол мэдчихэж шүү дээ. Энэ бол чатрын холбооны ерөнхийлөгч. Бид нарыг бол их дэлхийн түгээмэл ард түмэн бол мэдэхгүй байгаа шүү. Үнэхээр тийм. Оюунлаг
сэхээлэг төвшөндөө бол энийг мэдж байгаа. А гэтэл жирийн түгээмэл одоо бидний масс гэж ярьдаг тэр түгээмэл ард түмний төвшөнд бол энийг мэдэхгүй. Ястог хятадын Монгол, Оросын Монгол гэж сууж байгаа. Тэгэхээр бид нар бол энэ цаг үед бол худлаа ингээд нэг чэйжэд илтээ суух бишээ. Үнэхээр одоо 2 3 жилийн өмнө Оросын эрдэмтэн биднийг загинсан шүү дээ. Монголчуудыг загинсан. Та нар өөрсдөө Чингисийн удам л гэж байна. Та нарт Чингисийн удам гэж батлах юу байх юм гэж. Үнэхээр тэр Чингис хааны баатарлаг ур алга бид тэр тав ив овн алга тэр ухаан нь алга байгалийн тэнгэрийн гаралтай тэр агуу суу бэлэг ухаан нь алга тий. Үнэхээр бид нар бол үнэхээр ядруу байгаа аахгүй да. Үнэн тэр. Үнэн шүү дээ. Үнэн тий. Дээр нь тэр Японы Мэйра Айкого тэр зохиолч бидрийг бас загинлаа монголчуудыг. Тэгээ ер нь загинсан болгоныг нөгөө ууралсан болгон дайсан биш гэж загинсан болгоныг дайсан гэж харж болохгүй. Тэр Япон зохиолчийг шүмжлээд авах хэрэг байхгүй. Ерөөсөө л бидний бодит үннийг л хэлсэн. Тэгэхээр хүн ер нь алдаагаа хэлүүлж тэрийг дутагдлаа хүлээж засчээж хүн өөдөө явдаг байхгүй. Тэгэхээр Монгол би ч гэсэн адилхан Монгол хүн 3 сая монголчуудын нэг төлөөлөл болсны хувьд бол би тэр хоёр хүнд бол баярлалдаг. Хүн өөрийнх нь алдаа тогтлыг хэлээд өгөхөд намайг цэвэрлж өгч जैन, ариусгаж өгч जैन гэж баярлах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр зэрэг үнэхээр Чингисийн Монгол гэж чэйжэд илтэх бидэрт юу байгаа? Юу ч байхгүй. Үнэхээр энийг хэдэн эрдэмтнийх нь чөмгөө дундартал сууж иж хэдэн 10 жил насаа амьдралаа зориулж хийсэн эдэн ном судрыг хинч уншихгүй доос нь дарагдаа сууж. Харин ч энэ соён гэгэрэлж телевиз гарч ирж эн чин нийгмийн танин мэдгүй соён гэгэрлийн эргэлтэнд орж одоо бас нэг зах цугаасаа хүмүүс мэдхтэй болж байна. Түүнээс биш номын санд дарагдал хөвчээд шүү дээ. Тэгэхээр соён гэгэрүүлэх телевиз өнөөдөр гарч ирж өөрийнхөө түүхэн үүргийг гүйцэтгсэн, тэнгэрийн үүргийг гүйцэтгсэн гэж би боддог, гүйцэтгэж яваа гэж бод. Тэрний ч учир энэ Монголын энэ чөмгөө дундартал сууж хинч мэдэхгүйгээр буцаад энэ дэлхийгээс хараад оддог, номон тоосон дарагдаад үлддэг энэ хүмүүсийн энэ зүйлийг өнөөдөр Монголын өв баялаг үнэт зүйл болгоод гаргаж ирээд хоримтлуулаад, цуглуулад, амьдруулад босгоод ирж гэн гэдэг чинь энэ Монголын төр засгийн хийх ажлыг энэ телевиз өнөөдөр өмнөөс нь хийгээд өгч чинь. Төр засаг энийг дэмжих хэрэгтэй, ойлгох хэрэгтэй байхгүй. Харамсалтай нь манад нөгөө Монголыг өөдөн татах төр ажилддаг. Уруу нь явуулах төр ажилддаг учраас ийм юмнуудыг дэмжихгүй, олж харахгүй. Энэ дээр нь үнэхээр эмгэнэл гутамшиг хоёр хосолцоод байгаа байхгүй. Тэгэхээр үнэхээр дэлхийд бид нар танигдахын тулд яах ёстой юм гэхээр төрн төршиг төр гарч ирээд энэ ард түмнийг энэ хүмүүсийн хийж байгаа өөрсдийнхөө сүнсний даалгавраар үүргээ ухамсарлаад хариуцлага өрөөд хийж байгаа энэ ажлуудыг дэмжиж өгөх ёстой. Дэлхийд гаргаж өгөхөд нь дэмжих ёстой. Үнэхээр энэ юмнууд дэлхийд гарахад үнэхээр Монгол гэдэг чинь ийм агуу юм байна. Тэгээ миний одоо та түрүүнээс хойш ярьлаа. Би Монгол ухаан гээд 111 ботном бичээ 100 цуврал лекц хийчлээ. Монгол хүн байх ухаан гээд 3 ботном одоо хэвлэлтэнд орох гэж байна. 100 цуврал лекцийг хийчлээ. Одоо дараагийнх нь Мөнх тэнгэрийн ухаан 3 ботном 100 цуврал лекц гээд ингээд цаашаа явж байна. Нүүдлингийн ухаан, бөөгийн ухаан гээд. Гэтэл энэ 10 ухааныг гаргаад тавих гэж байгаа. Монголчуудын язгуур 10 ухааныг. Энийг юу хийж байгаа юм гэхээр биднээс илүү дэлхийн алдартай гүн ухаанч Гегл гэдэг хүн хэлсэн байна. Монголчууд бол хүн төрөлхтөнд оюун ухааныг бэлгэлсэн. Учир нь тэнд жинхэнэ төрт ёс оршиж байгаа гэж. Тэгэхээр зэрэг энэ хүнийг баталсан энэ оюун ухаан хэлсэн энэ оюун ухааныг бэлгэлв гэдэг үгийг л батлах гэж манай академи зориод ажиллаад байгаа. Тэгээд энэ ухаануудыг ингээд цуврал номуудаар гаргаад 100 цуврал лекц хийгээд ингээд явж ийн л та. Тэгэхээр энэ хизээ нэгэн цагт нөгөө ажилсаг шоргоолч хизээ нэгэн цагт үүрээ засч чаддаг шиг хөөёөгөө хороож чаддаг шиг энэ хизээ нэгэн цагт баттхан үзэхгүй ч яж магадгүй бидний үе үзэхгүй ч яж магадгүй хизээ нэгэн цагт дэлхийд хүрэх байх. За хүрдгүүч байсан эрдэмтэн судлаас сэхэлэг хэсэг нь хизээ нэгэн цагт олоод унших байх. Тэгээд үнэхээр Геглээ хэлсэн монголчууд хүн төрлөختөнд оюун ухааныг бэлгэлсэн гэдэг тэр үгийг энэ ном баталдгийм байна гэж хэлэх хүлээн зөвшөөрөх өдөр ирэх байх. Магадгүй тэр үед энэ ухаануудыг нэгдсэн үндэсний байгууллага оюуны өв санд бүртгүүлэх байх. Би бас тэгэж боддог юм. Ааха. Асуултын зовсор нэг хориг дурлаатахад та сүүлийн үед өвөр Монгол руу яваад байгаа шүү дээ. Өвөр Монголд бол мэдээж олон газруудаар явсан байх, хаагур яв, яах гэж яв, одоо бас яах гэж явах гэж бол гэж асуух гэж байна. Мэдээж тэнд бол хяналтгүй юм байхгүй. Энэ жил байгаа бах. Өвөр Монгол гэлтгүй ер нь тэд нар юу сонирхоод яагаад таныг тийш дахин авчиад юу болоод байна? Тий яг би одоо өвөр Монголд бол нодлон намраас хойш ажиллаж байна. Ер нь дунд нь нэг 10 хоног ирээл. Тэгээд ерөөсө бүх нутгаар нь. Би өвөр Монголын 9 аймаг 9 аймгийн 8-д нь очлоо. За 40 гаруй хошуу. За тэгээд нийт хийсэн лекцийн захиалагт лекц гэвэл одоо ерөөхдөө нэг 60 хүрээд явж байна. Лекц уншуулж байна. За дээр нь одоо энэ ном судруудыг чинь босоо Монгол өвчг рүү хөрвүүлж хэвлэх ажлууд хийгдэж байна. Тэр 11 цэнхэр ном бол ерөнхийдөө 11 хүлээ одоо босоо Монгол руу бууж байна. Мөнх тэнгэр шинжлэх ухаан, Монгол хүн байх ухаан номнуудыг буулгах ажил яригдж байна ингээд. Тэгэхээр
Ерөөсө ар монголчуудаас илүү өвөр монголчууд, ганц өвөр монголчууд биш. Хөхнуурын Монгол, Шинжаан Монгол, бусад хятадын 8 мужи оронд байгаа бүх монголчууд энэ лөө одоо WeChat-аар манай академиэс одоо өчнөө WeChat холбоон дээр хичээл зааж байна. Орой болгон хичээл зааж байна. Ингээд энэ WeChat-аар чи миний энэ бүх лекцүүд явж гин ингэж. Тэгэхээр таны илтгэгчлэн хятад улс бол айхтар улс. Ууралж байгаа хөтөн хан үндэст гайваа. Одоо миний одоо нэг 500 хүнтэй зааланд лекц хийхэд бол нэг тэнд нэг 3-4 тагнуулбал найдвартай сууж байгаа. Цагдаагийнхаас нь суун, дотоодыг аюулгүй амар түвшнийг хамгаалах юу гэдгийг одоо ингээд намын байгууллагаас нь гээд. Тэгэхдээ энэ яадгийн хэр би улс төр ярьдгүй. Улс төрждгүй. Яагаад тэгэхээр хятад ч вэ, монгол ч вэ, ар монгол ч вэ, өвөр монгол ч вэ энэ бол хүн. Энэ монгол хүн байх ухаан гэдэг энэ зүйл бол ардын сургууль хүмүүжүүлэх ухаан, хүнийг хүн болох ухаан гэдэг бол хаач хэрэгтэй зүйл. Өнөөдөр тэсмэ дэлхий дээр бол энэ хүнийг хүн болгодог ухаан хаач байхгүй. Сургууль хүмүүжүүлэх ухаан, боловсрол судлалын шинжилх ухаан гэж яриа л. Энэ бол зүгээр нэг өөр хөвөрлөлтүүд юм. Энэ дотор чинь жинхэнэ бүр технологи болгоод боловсруулад хийц. Үе шаттай. Тэр харахгүй нэгдүгээр хүн болох уу, дараа нь монгол хүн болох уу, эрэм хүн болох уу, эцэг их хүн болох уу, гэрээ эзэн гэгэрлийн хүн болох уу. Тэгэхээр энэ юмий чинь зөвхөн нөгөө ардын уламжил ёс заншил, ёс суртахууны үүднээс ярихаар ямар ч улс төртэй харьшаалахгүй шүү дээ. Хаана л хүн байна тэр газар. Тэр битгий хэл амаг Шилэнгол аймагт 3 өдөр лекц уншсны дараа нэг хятад дарга тэр Шилэнгол аймгийн сургууль хүмүүжүүлэх товчооны дарга гэдэг хятад дарга уулзсан. Тэгээ хэлж байна. Манай улсын тэргүүлэгч Ши Жинпин гэдэг хүн хятад хүний одоо эрхэмлэх 25 зүйлийг тогтоож өгсөн. Тэрийг одоо өнөөдөр бүх хятад хүмүүсээр хэрэгжүүлж, эзэмшүүлж, хятад хүмүүсийг орчин үеийн боловсролтой дундаж түвшний дэлхийн хүн болгоход зорж ийн гэж. Хятадууд бол айхтар 10 жилийн 80-аас 90 онд бол хүн болгоно хоололцсон. 90-аас 2000 онд бол хүн болгоно хувцалцсан. 2000-аас 2010 онд бол хүн болгоно орчин үеийн орон сууцтай болгоцсон. Одоо 10 жилийн төлөвлөгөө нь яаж нэхэр хүн болгоныг хятад хүн болгоныг орчин үеийн боловсрол ёс суртахуунтай дэлхийн дундаж хэмжээний хүн болгоно гэж. Соён гэгэрл. Тэгэхээр тэр хүн чинь хятад хүний эрхэмлэх 25 зүйл гэдгийг тавьсан. Яг энэ манай энэ зарчимтай нийлж байгаа хөөх. Тэгээд тэр хятадын сургууль хүмүүжүүлэх төвчөөний дарга надад хэлж байгаа. Манай улсын тэргүүлэгч таны энэ хичээлүүдийг сонсох юм бол лав таныг дуудаж уулзнаа гэж. Тэгэхээр тэр миний хичээл дээр сууж байгаа олон туртан тагнуул туршуулууд байгаа шүү дээ. Тэд нар ч очиод мэдээж илтгэж байгаа. Улс төр яриаггүй энэ хүн чи ёстой хятад хүнд хэрэгтэй юм ярьж байна. 1.3 тэрбум хэрэгтэй ярьж байна. Тэгэхээр зэрэг ийм байгаа. Тэгэхээр бид нар ч гэсэн явандаа бас энийг одоо өвөр Монголд бас бүр энэ хүн 35 эрдмээр хүүхдийн ном хийх гэж байна. Бага насны хүүхдүүд том насны хүүхдүүдэд 2 ангилд зориулсан хүүхдийн ном хийх гэж байна. Тэгэхээр энийг ч гэсэн цааш нь хятад хэл рүү хөрвүүлээд гаргая гэдэг ийм юм дээр бас ярьж байгаа. За ойлголоо. За үнэхээр тийм л дээ. Бид бол соён гэгэрүүлэгч телевиз маш их аялдаг. Дэлхийн олон орноор явж нэвтрүүлэг хөрөгдөг 5 хүн бол мэдж байгаа. Тэгээд үнэхээр дэлхийн ертөнцид даяараас хэрж байгаа учраас энэ бол зөвхөн монгол хүн байх нь 100 цуврал биш, монгол гэдгийг аваад ирчихвэл хүн байх нь 100 цуврал бол соён гэгэрүүлэгч телевизийн эфирээр 100 өдөр бүтэн улирал хүрсэн байгаа. Одоо энэ сонгуульд нэр дэвших залуучууд их байна. За олон залуучууд нэр дэвшнэгээл нэвтрүүлэг юм хийж гин бид харж гин. Эд бол өмнөх үеийн сонгогч нараас ялгаатай монгол хүн байх нь 100 цувралыг үтцсэн хүмүүстэй л толох гээд байна да. Тэр эгэл жирийн ардууд чинь 100 цувралыг эцээр монгол хүн байхугаар сэрцэн, цэнэглэгдсэн, үргэлж түмэн олноо хайрлах, үргэлж төрт ёсоон дээдлэх, үргэлж улс орноо халамжлах, үргэлж улс орноо эрхэмлэх, үргэлж буруу зүвийг ялган ухаарах, бозар ариуныг ялган номлох, бодлого шийдлийг сэтгэх энтергээр энийг үтцсэн эгэл ардуудтай тэд очно. Тэгэхээр ер нь энийг уншаагүй ч юм уу монгол хүн байхгаа ойлгоогүй нэр дэвших залуучууд ер нь ямар юмтай толох бол ер нь хэнийг аяна монгол хүн байх нь лекц сонс цаардам уу энийг сонгох бол гэж та бодож байна. Тэгэхээр түүхэн цаг үеийн их гоё тохиогод байгаа юм. Монголчууд 25 жил арчилсан хувьсгалын замаар явлаа, арчил эрх чөлөөний замаар явлаа гэд 25 жил явчихад 26 дахь жилээ биш байна бид нар буруу замаар явчихжээ гэдгээ ойлгож байгаа яг энэ түүхэн цаг үедээ давхцаад энэ 100 цуврал лекц явж байгаа байхгүй юу. Тэгээ энэ ойлгож байгаа өөрийнх нь амьдралаас олж авсан язгуур ухамсар дээр нь нэмээд энэ лекцийн хичээлийн мэдлгүүд ороод ирж байгаа байхгүй юу. Ингэхээр энэ хоёр ч хоёр талаасаа нийлэхээр ёстой нөгөө нэг гарын алга ар үүр шиг болоод нэг юм цогцлоод ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр дээр нь байгаль тэнгэрийн цаг хугацааны талаасаа эрчим энергийн талаасаа яаж юм гэхээр нөгөө дэлхий дээр шин цаг үед амьдрах сүнсэн сэрийд хүмүүсийн сүнс сэрж байгаа цаг үедээ давхцчихж байгаа. Тэгэхээр одоо энэ улс төрд орж байгаа энэ шин залуучууд бол ард түмнийг хуучин шиг цагаан цаас гэж бодож тэрэн дээр те дуртай юмаа бичиж болно гэж бодож тархийг угаан хуурж мэхлэн гэж бодож байгаа бол энэ лөөлөө.
Энэ шиг андуурл байхгүй. Тэгэхээр одоо улс төрд орох гэж байгаа шинэ үеийнхэн хуучин байгаа хүмүүс хүссэн үсээгүй өөрчлөх хэрэгтэй. Өөрөөсөө тарих оюун сүнс ёс суртахууны төвшөнд асар өндөр төвшөнд ард түмнийг үлгэрлэн дагуулах чадвартай болж иж сая улс төрд орж түүнээс ард түмэн одоо та нараас үргийн толгоогоо хийхгүй шүү. Одоо зүгээр л аваад тайна. Тэгээд эндээсээ ард түмний уур хил их болж байна. Ард түмэн үнийн шударгыг хүсэж байна. Зүгээр болохгүй бол та нарыг зүгээр л огцруулаа те. Эсвэл зэвсэг бариад босоход бэлэн бол. Тийм учраас үнний төлөө ингэж их хурцлагдж байгаа учраас яагаад тэгэхээр үнэн дандаа гიშгэгдэж, үнэн дандаа бүрхэгдэж, үнэн дандаа хүчгүүдэж ирсэн учраас одоо сүнсэн сэрж байгаа ард түмэн бол энэ үнний чинь өөрсдөө босгож ирдэг. Яагаад сүнс гэдэг бол чин үннүүдийн сан байдаг. Хүний бүх төрөлдөө амьдрсан чин үннүүдийн сан сүнсэн төрөмтлөгч ирдэг. Тэгэхээр зэрэг сүнс сэрнэ гэдэг чинь хүний дотоодоос үнэн төрж гарч ирэх тэр нөхцөл бүрдэж байгаа. Тэгэхээр зэрэг хүн үнний төлөө л явна. Тэгэхээр энэ улс төрт орох гэж байгаа шинэ хүчин, шинэ хүмүүс хуучжуулна ч гэсэн бүр өөрийгөө оронгоор нь өөрчлөхгүй бол одоо шинэ цагийн улс төрт алхаа гიშгэхгүй. Тэр учраас одоо та нар хараа л да нийгэм дотор энэ хуучин улс төрч чинь хуучин арга барилаараа явах гал биенээ шорон даваач хийх гээл үнэхээр инээдэм харагдаж байгаа ард түмэн илгээ дараад хөхөрж шít өнөдөр. Энэ шинэ цаг үедээ энэ хуучин улс төрчид ерөөс авцалдахгүй. Тэгэхээр ард түмэн энийг чинь харж агаад одоо нэг л бүксэн дээр нь жин тавь. Зөв. За ингэ сэрцэн ард түмэн бол одоо санал өгнө биш үү, тийм ээ? Угаасаа тэгнэ. Өөр арга байхгүй. Би эргэлзэхгүй байна. Энэ телевизийг бас үүсгэн баягуулж авч явж байгаа хүний үед Монгол хүн байх нь 100 цуврал бол маш өргөж өгсөө. Энэ бол үнэхээр далд нүдэнд харагдаж гарт баригдахгүйгээр маш олон хүнийг бол сэрээж, маш олон хүнийг бол урам зориг өгч, маш олон хүний зүрх сэтгэлийн галыг асаасан гэдэгт бол эргэлзэхгүй байгаа учраас өнөөдрийн энэ бахаралт эрдмийн чуулганы 202 дахь дугаарыг та бүхний энэ баярт зориулж байгаамаа. Дэлхийн ертөнд бас их сонио, бас их ард түмний их гэнэн үе одоо л ер нь гайг болох болов бомбын эрэнд тийм ээ. Карл Маркс, за Маркс гэж бол өстой айхтар буруу хүн байсан. Өстой нэг социализмын одоо жинхэнэ Германы одоо буруу номлогч энэ хүн бол одоо ерөөсөө тэр хөрөнгөтний янз бүрийн юмыг ярих тааж буруу зүрх ярьсан л гэдээ ярьжсэн чинь эргээд Марксийн зүв бэчээ гэж өнөөдөр дуу алдчихад. Гэтэл та бол бүр одоогоос 15 жилийн өмнө 15 жилийн өмнө марксизмыг өмгөөлөхөө гэж ном бичиж байсан юм байлээ. Тэгээ энэ ертөнцийг таних туслах уу гэж таны цуврал ингээд зургийг харсан та бол маш залуу байсан байна. Тэгээд яагаад одоо тэр үед энэ дэлхийн ертөнцид одоо шуукаас өмнө та марксизмыг чиглэл өмгөөлж өг бид нар бол хүүхдүүд нь их айлгүй охтууд чинь социализм үед Карл Маркс, Фридрих Энгельс гэж дуугаалддаг байсан үстэй. Тэр шиг яагаад одоо та тэр үед энийг бичиж өг эндээс бидэнд өнөөдөр авах юм юу вэ? Тий би энэ номыг 2001 онд гаргасан юм. Одоо 15 жил болчихж. Тэгээ би 2001 он гэдэг чинь ардчлалын хувьсгал ялаад 11 жил болж исэн үе. Хүмүүс бүгд ардчил гэж хошуурч исэн үе. Тэгэхэд би тэр үед ардчлалыг сөрөө зогсож исэн байхгүй. Энэ биш байна. Энэ ардчил гэдгийг чинь мөн чанараар, намин чанараар нь харчаад энэ цаагаараа биш байна. Дарлал мүлжлэг байна. Боолчл байна гэдгийг харчгаад харин нийгмийн хамгийн зөв онол гэж байх юм бол одоо өнөөдрийн хүн төрөлхтний сууд сэтгэгчдийн бий болгосон онолууд дотроос хамгийн дэвшилттэй онол нь бол энэ марксизмын онол байна гэдгийг уншиж судлаад би тэр капиталын 3 ботыг гурвуулангийн уншиж ирсэн. Маркс, Энгельсийн 50 бот гэдэг ийм зузаан бор номнууд байлаа шүү дээ. Ленины 50 бот гэж тэдний чинь уншиж ягаад энаад номыг чинь бичиж ирсэн. Тэгээ энэ дотор бол бүх марксизмын онолын бүлэг бүлгээр нь их товч хураангуй гол амин чанар мөн чанарыг бацаж бичижсэн юм байна. Тэгэхээр зэрэг үнэхээр тийм. Үнэхээр марксизмын онол бол хамтын хариуцлагыг одоо чухалчилдаг. Энд бол том хөрөнгөтнүүд нь жижиг хөрөнгөтнүүдэд барьдаг, жижиг хөрөнгөтнүүд нь өмчгүүчүүдэд залгидаг те. Энэ харгислал боолчил явдаг энэ бүх юмыг наад дотор чинь хийцэн. Тийм учраас том хөрөнгөтнүүдийн өмчийг хязгаарлах гэдэг хамгийн зөв бодлого наач байсан байхгүй. Тэгэхээр би энэ ертөнцийг танихад туслах уу гэж энэ ерөнхий нэртэй энэ 9 цуврал тэр үед шинжлэх ухааны төвшөнд бүх салбарт судалгаа хийгээд ийм өөрийн шинжлэх ухааны төвшөндөх дүгнэлтүүдээ аминд бичиж гаргаж ирсэн. Тэгээ нэгдүгээр цуврал нь бол тэр сөр сэтгэхгүй гэж. Тэгээ би тэр номныхоо ихэнд биччихсэн. Сөрн гэдэг бол зүрхийн нэр биш ээ. Гагцгүй асуудалд өөр өнцгөө сандахын нэр гэж. Тэгэхээр би одоо хүртэл хүмүүсийг дагас сэтгэж ирээгүй. Дандаа сөрд сэтгэж ирсэн. Тэгээд сөрд сэтгсэндээ асуудал дандаа өөр өнцгөө сандаж ирсэн. Тэрэндээ би өөрийнхөө үзэл бодлыг олж өнөөдрийн энэ бүтээлүүд төрж гарч ирсэн. Тэгэхээр зэрэг наад марксизмыг өмгөөлөх үү гэдэг бол тэр үед бүгд хүн марксизмыг газар дороолтод булчлаад хадгийн муугаар харааж исэн цагт би өмгөөлж бичсэн. Тэгээд айн нэрэдгээд Орос гаралтай Америк эрдэмтэн
капитализмыг өмөөрхүү гэдэг нэг ном бичсэн байт. Тэр нь их судлаачийн төвшөнд харахаар их инээдтэй номоо. Ястал нэг өмөөрөх гэж бичсэн өмөөрөхтэй. Тэрний хажууд би бол өмгөөлнө гэдэг чинь сайн муу хоёрын дэнслэгийг хэлдэг. Тэгэхээр зэрэг би бол наадах чинь тэгэж бас тэндээс санаа авч нэрийг авт гаргаж ингэж биччихсэн. Тэгээд энэ номыг бол социализмын үеийн сэхэтнүүд их уншсан. Ахмадууд. Тэгээд их надад их олон хүн талархлаа илэрхийлж байсан. Тэгээ үнэхээр эв хамтын сэтгэхгүй, нэгдмэл сэтгэхгүй. Тэгээд эд материалын одоо амьдралдах ноёрхлыг, монополийг хязгаарлах, оюун санааны зүн бэлгийн ёс суртахууны чанарыг одоо илүү өргөж авч явах гэсэн гол амин өнөөдрийн нийгмийн чиг хандлагууд бид нар тавьж байгаа чиг хандлагууд яг наад сургаалт ирж байна. За баярлалаа. Яагаад энийг бас хөндөө гэхлээр дөнгөж 100 цувралаа үтцсэн таны урд бас он жилүүдийг мэдэхгүй улсуудад би бас мэдүүлэх гэж ер нь манай соён гэгэрүүлэгчдийг ард түмэн бас их сайхан ойлгож хүрээлж хүндэтгэж байгаасай. Энэ номын их сайхан багш нараа бас оройдоо сайхан дээдэлж байгаасай гэдэг үүднээс энэ хэлж байгаа. Энэ 15 жилийн өмнө гарсан ном шүү дээ. Энэ цэнхэр ном бол 2009 онд буюу 6 жилийн өмнө 7 жилийн өмнө гарсан ном. Тэгээд энэ номыг харин би сая ингэж нэвтрүүлэх хийхгээ үзий байж исэн. Марксизмыг өмгөөлөх үгээд энэ дотор харсан чи яг өнөөгийн нийгэмд бидэнд хэрэгтэй хамтарч байх онолын тухай их сонин зүйлсийг бас та дэвшүүлж Марксийн тэр номуудаас нийтээрээ хамтарч амьдрах, нийтээрээ хамтарч шийдвэрлэх, нийтээрээ хамтарч хийж бүтээх, нийтээрээ хамтарч сайн сайхан амьдрах гэд энэ юмнуудыг яг альчлын зарчим байхгүй. Тэгсэн байна лээ. Тэгээд энэ бол энэ хүний 15 жилийн өмнөх бүтээл. Эннээс өмнөх бүтээлийг 22 жилийн өмнө 1994 онд Монгол улсад физикийн шинжилгээ ухаан үүсч өгсөн түүх гэдэг номороо анх гаргаж ирсэн ийм хүн гэдгийг үзэгч та бүхэнд бас лавлан хэлье. За тэгээд Японы нэг их том одоо би удахгүй энэ талаар нэвтрүүлэг хийх гэж байгаа. Тэгвэл хальт хэлэхэд бол тэр хүнийг Япон шүү дээ. Дэлхийн хамгийн номер 1 өндөр хөгжилтэй орон. Дэлхийн тэр элитүүд бол тэр хүнийг одоо бодтойгийн хойд дүр гэж бас ярьж байгаа юм байна лээ. Би удахгүй энэ талаар тусдаа нэвтрүүлэг хийж хөрөх учраас одоо тэгсгээд орхичих. Энэ бол одоо их том сэтгэлгээний том хүн гараад ирсэн. Америкийн 2 өндрийн нэгэн эдийн засгийн чиглэлээр ажиллаж байгаад өөрийгөө гэгэрсэн гэж үзэж байгаа. Тэгээд 2015 оны шинэ жилээр Японы ард түмэнд хандаж хэлсэн үгэн дээр нь байна л л дээ. 2016 он бол Япончуудаа хувьсгалын жил юм а гэж хэлсэн байгаа юм. Тэг яагаад хувьсгалын жил вэ гэсэн. Би бол өөрийнхөө энэ гэгээн мэлми зүйлээрээ одоо харьцахад энэ 2016 онд бол дэлхийн ертөнцийн шинэ өнгө төрхийн хувьсгал гарна гэж. Тэгээ энэ хүн бол орчуулагчийн ярьж байгаагаар бол том хүмүүсийн сахиусан тэнгэрүүдийг дуудаж ярьдаг юм байлээ л дээ. Одоо жишээлбэл Америкт нэр дэвшиж байгаа Трампын, Хиллари Клинтоны, эсвэл Си Жинпин дараагийн Владимир Путиний сахиусан тэнгэрүүдийг дуудаж яриад тэгээд том номууд хийцэн 1800 номтой. Тэгээд энэ талаар бол утгагүй нэвтрүүлэг хүргэх гэж байгаа. Тэгээд тэрэн шиг яагаад тэгж хэлсэн бол гал биччихжил 2016 хувьсгалын жил гэхэлэр манайхан бол автоматар ер нь хувьсгал гэдэг чинь нөгөө нэг ардчилсан хувьсгал гэж ойлгоод байгаа ш. Та энийг ер нь юу гэж ойлгож байна? Яг физикийн шинжилгээ ухаан бариад квант онол бариад яри. Тэ дараагаар нь нийгмийн талаас нь өнөө цаг үетэй нь холбоотой альбирлээ. Эхлээд онолын талаас нь байгалийн зүй тогтол дээр нь юу болоод байгаа юм. Тэгэхээр квант физикийн шинжилгээ ухаанд хамгийн сүүлийн олд амжилт бол Баттхан өөрөө энд сууж яхад Баттхны жинхэнэ их дүр нь тэр тэнгэрт байна. Өөрөөр хэлбэл бидний ярьдаг шинжилгээ ухааны ярьдаг хар нүхэн дотор байна гэж. Тэгэхээр Баттхны тэнгэр гэж яриад байгаа тэр зүйл бол миний тэр хар нүхэн дотор байгаа жинхэнэ их дүр нь байхгүй. Тэгэхээр Баттхан тэр их дүр нь наашаага энд зүгээр фото зураг шиг дүрээ явуулсан. Тэгэхээр хүний сүнс сэрнэ гэж юу хэлээд байгаа юм гэхээр квант онлоороо хүн энд сууж байгаа 3D хэмжээст дүр нь тэнд байгаа их дүртэйгээ холбогдож өгөгдөл мэдээлэл хүчээ авахыг хэлж байгаа. Энийг монголчууд бол тэнгэр язгуур гэж хэлж байгаа. Нөгөө талаасаа бол энэ газар ихтлэхэд энэ бол би физик мэддэг хүний талаас ярьчлаа. Физик мэддэг хүний талаас ярихаар хүссэн үсээгүй бомбын соёл иргэншилд дэвшин орж байгаа, оюун мандлын соёл иргэншилд дэвшин орж байгаатай холбоотойгоор энд бол юу болж ийн гэхээр зэрэг хүмүүсийн сүнс сэрээд байна. Төрөөнөөс хойш бид хоёр ярьлаа. Сүнсэн сэрээд ирэхээр за их дүрэнч байна уу, юунч байна уу, харсан даасан тэнгэрэнч байна уу, тэр дээрээс тодорхой хүчтэй оюун санаанууд холбогдоод эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр холбогдоод ирэхээр энэ дэлхий дээр байгаа олон хүмүүсийн ивэгч тэр энерги нь нэмэлт оюун санаа нь ингээ холбогдоод ирэхээр хүн тэндээсээ давхар их сурвалжаас өгөгдөл аваад хүч аваад ирэхээр хүссэн үсээгүй энэ дэлхий дээр хүчрэг хүмүүс бий болоод ирж байгаа.
Тэрийг л монголчууд тэнгэр заяат гэдэг. Энэ хүчрэг хүмүүс энергийн хувьд, оюун санааны хувьд, зөв мэдрэмж чадрын хувьд ингээд хүчрэг хүмүүс бий болоод ирэхээр өссөн өсөгийн дэлхийн ертөнцийг өөрчилнө. Тэгэхээр би бол 11 онд өгчөөсөн ярилцлага санаж ин л да. Би нэг телевизд өгчөөсөн 12 оны 12 сарын 21-нд дэлхийс үрэхгүй. Харин орчлын ертөнцийн дээр оршин амьдрах хүн өөрчлөлт шинжил явагдах гэдэг юм гэж. Тэгэхээр яг л энэ өнөөдөр зүй тогтлороо явагдаж байгаа нь энэ л дээ. Тэгэхээр тэр Японд ийм их дээд оюун санаатай холбогдсон хүн төрөөд гараад ирэхэд ерөөсөө гайхах юм байхгүй. Квант онолоорооч, физикийн онолоорооч тийм гайх юм байхгүй. Өнөө цаг үед сүнсэн сэрсэн хүн дээр хамгийн дээд хүчтэй оюун санаанууд холбогддог энэ зүй одоо бөө мөргөлийн зүй тогтлорооч энэ бол гайхаад ах юм байхгүй. За тэгээд мэдээж соёл гэгэрэлд тэмүүлж байгаа үзэгчдэд бид бол дараагийнхаа нэвтрүүлгүүдийн талаар бас товоодыг хэлж яадаг. Тэгээ ер нь бол соён гэгэрүүлэгч телевизээр том оюуны төвлөрөл явуулж байгаа л да. Мэдээж энд бол аль нийгмийн одоо өнгөлөг гэгээлэг тань мэтийн соён гэгэрүүлэгч нар бид бол нэгдэж байгаа шүү дээ. Ер нь бол маш олон зүйлийг хийж байгаа. Доктор бид хоёр бол өнгөрсөн жил Америк нэгдсэн улсын Денвер хотод бол Дэлхийн Монгол эмэгтэйчүүдийн чуулга уулзалтанд хамт оролцсон ертөнцийн талыг тулж одоо олон хоног хамт явахтаа илүү ойр дотн болж байна. Олон сайхан монголчуудын хувь зайны гэгэрлийн төлөө ярьж хөрж явлаа. Тэгээ сая тухасхан дурдсан тэр Японы том мэрэгэн хүн, гэгэнтэн хүн одоо чиглүүлэгч Японы засгийн газрын энтрийн дэмжлэгтэй явж байгаа хүний тухай удахгүй сайхан нэвтрүүлэг хөргөнэ. Тэгээ ер нь бол их сонирхол хүн юм байл л дээ. Зөвхөн нэвтрүүлгийн товлогд энэ хятадын талд мөрөглөг Си Жинпиний сахиусан тэнгэр, одоо Путиний сахиусан тэнгэр, Лев Толстой гэдэг хүний сахиусан тэнгэрүүд гэх мэтлэн дэлхийн одоо маш олон хүмүүсийн энэ таны ярьдаг та сая их сайхан хэллээ шүү дээ. Монгол ухаанаар хар нөхөн дотор одоо бат утган гэнүгний дээд оюун санаа хийж идэг гэж. Тэгээ энэ дэлхийн бүх томчуултад ярьсан байдаг юм байлээ. Тэгээ Америк нэгдсэн улсад одоо сонгуулаар Трампыг ялуул дэмжүүл энэ нь зөв, Хиллариг ялуул зөв ч гэдэг юм. Эсвэл Шинзо Абегийн сахиусан тэнгэртэй ярилцаад тэр хүн өөрөө номоо хүлээгээд авцсан бас ажил амьдралд хэрэгжүүлдэг гэсэн. За ийм сонио нэвтрүүлэг бол та бүхэнд хүргэнэ. Бид бол соёл гэгэрэлд бүх олон сайхан олзыг бол та бүхэнтэйгээ хуваалцуулна. Та бас хэлсэн байна. Уламжлалт мэдлэг бол өнөөгийн шинжлэх ухаанаас бол хол тавсан шүү гэж. Монголын уламжлалт мэдлэг малчин хашаан дотроо нэг зогсож байгаад хагалгаа хийж байгаа тий. Хагалгаа хийж байгаа шүү дээ. Мэстасэл хийж. Гэтэл баруунд бол тэрийг маш өндөр өртгөөр маш нарийн одоо нөхцөлд хийж байгаа. Нэг сайхан хагалгаа хийчихэл ороод одоо гараа ууч цайгаа ууч. Тэгэхээр яагаад тэр уламжлалт мэдлэг гэдгийг өнөөгийн шинжлэх ухаанаас хол илүү гэж та үзэж байгаа? Ерөөсөө мэдлэг гэж үзэх, дүгнэх, үнэлэх нэг л шалгуур байдаг. Хүний толгойд байгаагаар нь биш. Хүний амнаас гарч байгаагаар нь биш. Номон дээр бичигдснээр нь биш. Ерөөс амьдралд яаж ач тусаа өгч чинь гэдгээр нь л мэдлэг мөн үү биш үү? Хэр үнэтэй мэдлэг вэ гэдгийг л тодорхойлж өгдөг. Тэгэхээр монголчуудын мэдлэг бол хүссэн хүсээгүй маш энгийн амьдрал дотор сүржигнэхгүй, дүрм журам ярихгүй ингээд маш энгийнээр хэрэгжчихсэн байдаг. Тэгээ энийг л одоо мэдлэг гэхгүй бол өөр юу гэх юм? Мэдлэгийн ач тус мэдлэгийг хэрэглээд амьдрал сайжрах хэрэгтэй. Хүн ном уншихаар тэр номноос тархиндаа янз бүрийн мэдээлэл хурааж авч болно авахгүй ч гэж байна. Гол нь дотоод ертөнцийн сайжрах хэрэгтэй байхгүй. Тэрнтэй адилхан мэдлэгийг хэрэглээд амьдрал сайжрах хэрэгтэй. Би бол ийм зарчимтай байдаг. Тэгээ амьдрал сайжрах хэрэгтэй. Хүний амьдрал чанаржих хэрэгтэй. Тэгэхээр мэдлэггүй хүмүүс амьдраад тахаар амьдралын чанаргүй дортоод байгаа байхгүй. Мэдлэгтэй хүн ямар нэг хэмжээгээр гайгүй чанартай боломжтой амьдраад байгаа байхгүй. Тэгэхээр мэдлэг эцэст амьдралыг өөрчлөхөд, амьдралыг сайн сайхан болгоход амьдралыг өөдөн татахад л хэрэг болдог. Энүүгээр нь л мэдлэгийн үн цэнийг тодорхойлдог. Тэгэхээр зэрэг мэдлэгээр соён гэгэрнэ гэдэг байгаа нь тэр мэдлэгтэй байжээж амьдралын бүх зүйлийг зөв хийн, зөв өдөрдөн, зөв өөдөн татна. Ингэжээж амьдрал сайжирна, хөгжил дэвшил явна. Тэгэхээр зэрэг мэдлэгийн үн цэн эндээ л байгаа. Тэгэхээр үнэхээр энэ мэдлэгийг эзэмшихгүйгээр, мэдлэгээр соён гэгэрхгүйгээр бид нар зүгээр нэг сүсэг биширлэр юм уу те мухар сүсгээр бүрч явахгүй. Ингээд ирэхээр зэрэг хүн монголчуудын мэдлэг бол одоо шинжлэх ухааны ямар ч салбарын доктор, профессор, академич, Нобелийн шагналтан Монголын малчин амьдрал нүүдэлчин соёл руу ороод судалгаа хийгээл энэ ста гайхалтай төгс шинжлэх ухаан байна гэсэн дүгнэлт хийдэг. Тэрний тод шиг таасаа хэлчлээ. Зүгээр л ямар ч боловсралгүй дунд сургууль төгсөн ч юм уу төгсөөгүй ч юм уу нэг хүн гараа угаасан ч юм уу угаагаа ч юм уу мал тагалгаа хийгээл нөгөөх нь эрүүлүүд ямар ч микровирус буглаа идэ бэр байхгүй идэгжил байдаг хамгийн амархан идэгдэг хамгийн ям төсөл зардлаа. Ингэхээр ингэж мэдлэг амьдралд ойрхон байх хэрэгтэй. Зовлон жаргалд ойрхон байх хэрэгтэй. Тэрийг бүрэн шийдэж чаддаг байх хэрэгтэй. Энэ тийм учраас би бол Монголын
язгуур уламжилт мэдлэг бол одоогийн шинжлэх ухаанаас хол давцсан юм шүү гэж хэлж байгаа юм. Зөв. Утга чанар нь бол тийм байх нь шүү дээ. Тэгээд та бас хэлж байгаа Монголын ард түмний яг хүн болж хоёр хөлдөөрөө тэнцэж явсан энэ түүх бол 900 мянган жилийн өмнөөс эхэлнэ. Ухаарал, сэхээрл, гэгэрэл гэдгийг бол Монголын ард түмэн энэ олон зуун мянган жилдээ бол дээд түвшинд олоод авсан гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр таны их сурвалжууд таны одоо яг Монголын түүхтэй холбоотой ховор сонин юмнуудыг та ухаанаас олж авч уншиж ингэж орчин үеижүүлж байна. За мэдээж миний энэ одоо бүтээлүүдийн хамгийн гол их сурвалж бол алтан дээдгэрээ гэдгийг одоо монголчууд даяараа мэддэг болсон. Одоо сүүлийн үед алтан дээдгэрээс би зуралтаа болсон, харьсан. Үнэхээр одоо миний бас сүнс тодорхой хэмжээгээр нэгдсэн. Би дээд оюун санаатайгаа холбогддог, тэндээс өгдөл мэдээлэл авдаг. Тэрийг би ерөөсөө нууж яваагүй. Одоо ч монголчуудын чихэнд дадал болж байгаа шүү дээ. Тэ нуугч ёсгүй юм байгаа. Энэ худлаа хэлж болохгүй юм байгаа. Дээр нь түрүүний нэвтрүүлэг эхлэхэд миний хэлдэг. Би өөрөө амьдрал алдаа хоёроор багшлуулдаг. Амьдрал гэдэг судрыг унш. Заншил гэдэг судрыг унш. Тэгээд амьдрал алдаа хоёроор багшлуул. Энэ бүхнийгээ холбосны хүчин дээр л энэх бүтээлүүд гарч ирээд байгаа. Дээр нь энэ холбож гаргаж ирснийг шинжлэх ухаантай, шашны ухаантай, гүн ухаантай бүгднтэй холбоно. Тэд нартаа юугаараа зөрчилж байгаа. Юугаараа зөрчилдөх юм байдгүй. Яг цав сайхан ивээр нийлдэг. Тэгээд харин илүү гарч тайлбарлана. Илүү гарч одоо тань мэдхүйн тэлж өгдөг. Тэрүүгээрээ илүү байдаг. Зүйтэй. Тэгээд бахаралтай эрдэмийн чуулган гэлтгүй манай телевиз бол аливаа ямиг дандаа тэнцвэржүүлж явж байгааг та бүхэн бол мэднэ. Бид нэг талаар бас өрнөдийн шинжлэх ухааны оргил хөгжил дэвшлүүдийг байнга ярьж байгаа. Нөгөө талаар Монголын агуу их сонгодог хүн ухаан бидний өдөө дайтай болгоод энд суулгаж байгаа. Үлгээдэж явсан энэ их түүхээ бол бид орхилгүй явдаг. Ягаад гэвэл бид нэг тал руугаа хэд туужрахгүй явдаг ч өнөөдөр манай телевизийн цар хүрээ үзэгчдийн тоо даган баясаж одоо энэ их төвлөрөлт нэгдэж байгаа элитүүдийн тоо өдөр өрхөн нэмэгдэж байгаа учир шалтгаан бол энэ юм. Тэгээд бид бол юмыг тэнцвэржүүлж хэд туужруулахгүйгээр та бүхэнд их сайхан алаглуулж хүргэдгээрээ бас нэг бидний бахархал давуу тал юм аа. Бид Монгол үндэстний үнэт зүйлсийн эрэлд мордож байгаа. Түрүү нэвтрүүлэг эхлэхэд танд хэлсэн 200 дахь дугаарыг хадгалж байгаа нь бол энэ их тийм шинэ үе таалга соён гэгэрүүлэгч телевизийнхаа шинэ үе таалганд тэр 200 дахь дугаарыг зориулж байгаа. Тэнд бол мэдээж та бас өргөдөн тэр хаалгаар бол орох нь бол тодорхой. Тэгэхээр Монгол үндэстний үнэт зүйлийн үнэн төрхийг бид алдагдсныг бол ойлгочлоо. Таач бол энэ үнэхээр энэ 100 цуврал бол тэрийг л хэлсэн шүү дээ. Ерөөс үнэт зүйл гэдэг юм алдсныг л 100 хоног бол манай телевизээр хэлсэн. Эрэлд гарч энэ эрэлд бол мэдээж нэлийн урт хугацаанд мордоод тэгээд үнэт зүйлсээ бол та бүхэнтэй нийлж бид гаргаж ирнэ шүү дээ. Босгоод ирнэ тийм ээ. Тэрийг бол бид ойрын 10 20 жилийн телевизийн бодлоготой бол уяах болно. Эннээс өмнө асуухад Монгол үндэстний үнэт зүйл яг өнөөдрийн өндөрлөг дээр юу байх зайлшгүй шаардлагатай вэ гэж та одоо урьдчил болгож төсөөлж сууна. За Баттхан оршихын тулд Баттханд өөрийн хамгийн эхлээд бие махбод хэрэгтэй. Эрүүл мэнд хэрэгтэй. Тэгсний дараа өөрийн үзэл бодол хэрэгтэй. Өөрийн байр жанжин шугам хэрэгтэй. Тэр үзэл бодол байр жанжин шугамаа босгож ирэхийн тулд өөрийн мэдлэг, оюун, ухамсар юу гэдгийг бүх юм тэрийг босгож ирнэ. Ингээд дараагаар нь өөрийн хийж бүтээх үе. Энэ байх ёстой. Яг энэнтэй адилхан энийг Монгол гэдэг улс орныхоо хувьд өргөдгöd аваад үзэхээр махан бие нь бол эрүүл мэндийн бол нөгөө газар нутаг, баялаг, байгаль, эколог энэ юм нь ороод ирнэ. Мэдээж үнэт зүйл нь энэ байна. За дараагийнх нь бол оюун санааны үнэт зүйл. Тархитай холбогдно. Энэ монголчууд ямар оюун санаан дээр хүнийг оюун ухаанл хүн болгодог. Хүн хэрвээ оюун ухаангүй байсан бол мал амьтантай л адилхан байх байсан. Тэгэхээр хүнийг оюун ухаанл хүн болгодог. Хүнийг авч явдаг юм нь оюун ухаан л байдаг. Тийм учраас энийг улс орны жишээн дээр өргөдөх юм бол яахчгүй оюун санааны үнэт зүйл орж ирнэ. Энэ бол яалч байхгүйд миний түрүүний хэлдэг чөмгөө дундартал сууж иж хідэн эрдэмтдийн бүтээж босгож амьдралаа зориулж босгож ирсэн энэ зүйлүүд. Энэ бол өнөөдөр нийгмийн танин мэдхийн том эрдэм шинжилгээ судалгааны эргэлтэнд орж иж энэ бол одоо амьдарч босч ирж энэ монголчуудын үнэт зүйл гэж харагдах хэрэгтэй. Тэгэхээр энэ оюун санааны үнэт зүйл. Дараагаар нь бидний хийж бүтээсэн бүтээн байгуулалтын ажиллаж хөдөлмөрсөн хөлсөө туслуулж бий болгосон тэр үнэт зүйлүүд орж ирэх хэрэгтэй. Тэрэн дээр нь улс орны хэмжээнд ярихаар нөгөө соёлын нөгөө сайхан хийцэн даргаан хийцч байдаг юм уу? Нөгөө эмээл хазааранч байдаг юм уу тийм ээ? Өөр нөө Монгол дээл хувцсанч байдаг юм уу? Монгол эсхийг ирэнч байдаг юм.
Энэ зүйлүүд орж ирэх ёстой. Ингээд дөрөв дэх том хэсэг том үнэт зүйл бол ирээдүйд хойчтой энийг өвлүүлэх асуудал байна. Ингээд таслаа хийчих юм бол энэ бас болохгүй. Тэгэхээр өвлүүлж өгөх нь асуудал нь бас үн цэндээ орно. Тэгэхээр би бол ингэж л харж байна. Тэгэхээр ингэжээж сая Монголын үнэт зүйл гэдэг юм босч ирэх ёстой. Бүрэн зохицоор. Ингэхээр сэтгэсэн бодсон ч орж ирнэ, хийж бүтээсэн ч орж ирнэ, байсан юм ч орж ирнэ, байх юм ч орж ирнэ. Ингэж энэ үнэт зүйл босч ирэх ёстой. Тэгэхээр энэ дотроо Монголын үнэт зүйлийг хэрвээ нэг одоо гэр гэж үзэх юм бол тэрний тулгын цөм нь яагарахгүй оюун санааны цөм байх ёстой. Яагаад Монгол улс үндэстэн гэдэг чинь 3 сая монгол хүн гэдэг чинь амтнаас ухамсар оюун санаагаар ялгардаг юм бол тэр оюун санааны үнэт зүйл байж бусад юмаа босгож ирэх байхгүй. Тэгэхээр зэрэг яагарахгүй миний харж байгаагаар бол энэ соёнгийн гэрүүлэгч телевиз бол түрүүний хэлсэнчлэн Монголын төрийн тусгай бодлогоор хийх ёстой юмыг ингээд нэг телевизийн үйл ажиллагаар босгоод ирж байгаа. Энэ бол үнэхээр энэ цаг үеийн болон хойж бүхий л цаг үеийн монголчуудын өмнө бол үнэхээр том үнэт хувь нэмэр үнэт баялагийг бүтээж босгож өгч байгаа. За ойлголоо. Баярлалаа танд. Бид бол яалтчууд хийж байгаа. Бас ойрын үед Монгол төрийн алтан жолоо татгаж байгаа улсуудыг төлхөө оролцуулаад энэ мэрэгсэн засаг төрийн талаар бас ярих гэж санал ирээд байгаа. Энэ дээр бас ярина. За мэдээж энэ Монгол суугаан судлаач, физикч, философч Батбатгангуйн энэ 100 цуврал нэвтрүүлгийг 100 хоног гаргаж Монголын эгэл ард түмэн буюу Монголын хүн амын дийлэнхийг бүрдүүлж байгаа өргөн түмэндээ бас сайхан оюуны бэлэг барьлаа. Ингээд нэвтрүүлэг ерөнхийдөө жаргаж байгаа. Та жил болгоно л их сайхан оюуны бүтээлүүдийг гаргаж байна. За энэ Монгол хүн байх 100 цуврал бол үнэхээр олон бот ном. Энэ бол гайхамшигтай өгшин. Бас Мөнх Тэнгэр ба шинжлэх ухаан гэсэн номыг 2014 онд гаргасан байгаа. За ойрд бас өөр монголчууд таны энэ бүтээлийг Монголын одоо бидний өөрсдийн төрлөх босоо монгол бичиг буюу монгол төрийн албан бичиг болж байгаа тэр хэл рүү дун хөрвүүлэг бол хийж байна. За ойрд ямар бүтээл, ямар юм хийж байна. Нэгдүгээрт тэрийг сонирхож байна. Хоёрдугаарт одоо Монгол төрийн алтан жолоо атгах үйл хэрэгт таныг олон хүмүүс сүүргэн бас дэмжих байх. Тэгээд энэ талаар бас ямар бодолтой явж байна вэ гэдгийг тань сонсоод нэвтрүүлгийг жаргая. За би бол одоо 21-р зууны боолчлогдсон дэлхий ба Монгол аврал гэдэг ном хийж байгаа. Дээр нь арчил гэдэг 3 боттой гүйцээж байгаа. Арчил гэдэг 3 бот ном маань арчлын эрэлт гэдэг нэгдүгээр бот нь аль хэдийн гараад англи руу орчуулсан хэвлэгдэх шатандаа явж байгаа. Одоо байгалийн арчил, Монгол арчил гэдэг 2 3 дугаар ботыг хийж байна. Тэгээд ойрын хугацаанд энэ номнууд гараад ирэх бах. Тэгжээтэл араас нь Мөнх Тэнгэрийн ухаан гэдэг 3 бот маань гарна ингээд явна. За Мөнх Тэнгэрийн ухаан 3 бот номын нэгдүгээрх нь энэ Мөнх Тэнгэр ба шинжлэх ухаан баг 14 онд гаргацсан. Ингээд хийгээд явж ин системтэй. Ингээд араас нь явна. За тэгэхээр яг улс төрийн тухайд бол би харж л байна нөхцөл байдлыг. Уг нь бол орой энэ улс орны байдал үнэхээр хүндрэлээ, хэцүүдлээ. Фэйсбүүкээр, мэйлээр, утсаар одоо уулзалтаар олон хүмүүс орооч дэмжиж гэдэг энэ саналыг тавьж байна. Би хувь хүний хувьд ч гэсэн үнэхээр энийг Монголын төрд чинь энэ Монголыг аваа явуучих чадaltaй хүн байхгүй юм ба шүү дээ. Би бол өөрийгөө зүгээр нэг судлаач эрдэмтэн хүн гэж хараа суугаад исэн. Гэтэл Чингис хааны төр барьж исэн тэр суу ухааныг судалсан хүн, энийг мэдэх хүн одоогоор надаас өөр энэ Монголд хүн алах би зүгээр энэ дээр ганц удаа бардам дуурч. Тэгэхээр Чингис хааны төр барьж исэн, төр эмхэлж исэн энэ ухааныг мэзэмссэн. Энийний дагуу өнөөдрийн Монгол улсыг яаж зэгцлэх үү гэдэг тэр загвар гарц гаргалгаа мөрийн хөтөлбөрийг боловсруулсан, үндсэн хуулийн цоошин хуулбарыг боловсруулсан хүн над чиг хүн алга байна. Над чиг хүн битгэл улс төрийн хүчин чалга. Итгэлтэй хэлж чад баяртай байна. Тийм. Мөрөнд итгэлтэй зоригтой. Тэгэхээр зэрэг би саяхан 2 нэвтрүүлэгт ороод намгүй улс төрийн тухай болон үндсэн хуулийг яагаад өөрчлөх ёстой гэдэг зүйлүүдийн тухай ярьсан байна. Тэгэхээр ер нь энэ Монголын улс төрд гараад ороод байгаа хүмүүсийг харахаар дээр нь гарцсан ажиллаад байгаа одоо бүр 25 жил ажилтсан өөрсдөө мэрэгсэн улс төр чинь тэргээ нэрлэлсэн хүмүүсийг хараад байхаар үнэхээр зүгээр миний хажууд хаач хүрэхгүй. Улс төрийн одоо мэдлэг боловсрал Монголыг авч явах тал дээр хаач хүрэхгүй. Тэгэхээр би бол миний одоо тархинд байгаа, сүнсэнд байгаа энэ мэдлэг чадварыг үнэхээр Монголын төлөө хэрэгтэй юм бол гарах цаг нь болчихжээ гэж бодоод улс төрд орё гэж бодоод байгаа. Гэтэл орох гэхээр сонгуулийн тухай хууль нь би дааж орох нөхцөлийг хаацсан. Би бол намгүй улс төрийн тухай төлөө явж байгаа. Гэтэл би дааж орох одоо боломжийг хаацсан. Тэгэхээр нэг намын бараа харах хэрэгтэй болчиход байна. Очоод нийлчихээр олигтой нам байхгүй. Тэгэд одоо сая тэр уянгагийн байгуулж байгаа нам амыг харалт одоо эн чинь ерөөсөө ингээд тэгээд нөгөө энэ Ганбаатар гишүүн, Уянгаа гишүүн, энэ Жавхлан Махлан Баярхуу ах энтерт чинь би чинь 15 оны 5 сард санал тавьсан нэгдий гэж.
одоо юуг нь ухаар түмний өмнө хэлчихээ энэ одоо сонгуулийн нэгдээ Монголын төлөө үнэхээр бид нар одоо үнэхээр тэнгэр бидрийг зарсан энэ цаг үед Монголыг авруулахар зарсан хүмүүс муу юм бол нэгдээд энэ Монголын төлөө явъя гэсэн заа гэж хэлчихэд нийлдэг юм бэл. Тэгээд өнөөдөр Ганбаатар хүн намд очиод нийлцсэн уянгаан дээр тусгаар тогтнолын нам мам гэ зүгээр л улс төрийн эрх ашиг амбиц хараад байгаа байхгүй. Түүнээс Монголын төлөө гэдэг зорилго нь хоёрт нь яваад байгаа юм шиг санагдаад байгаа. Тэгэхээр зэрэг надад нийлэгч хүн алга, нийлэх нам чалга. Гэтэл хуулиараа бас жаахан асуудал. Хуулиараа асуудалтай. Намтаа нийлэхгүй бол болохгүй ч. Гэхдээ та нэг сони юм хэлвэл түүхэнд үлдэж магадгүй. Ер нь ямар гарц үйж болох вэ? Яаж одоо ард түмэн бол таныг уухалж дэмжинэ. Би энд бол эргэлзэхгүй байна. Юм хийцэн, бүтээцсэн тэгээд өнөөдөр өөртөө байгаа баялагаан ард түмэндээ би гаргаж ирье. Энийг тэгтээ төрийн хэмжээнд гаргаж ирье гэж энэ нэвтрүүлгийн хамбартаас хэлж байгаад би их баяртай хүндэтгэлтэй хандаж байна. Их тийм сайн хайрлах сэтгэл төрж байна. Танд бас гарч үйж магадгүй тийм ээ. Одоо би даах боломжгүй, нам байх боломжгүй дундуур нэг юм байж болохгүй юу? Үгүй одоо гарцсан нь бол эдгэр чи хуулиар шахаад байна шүү дээ. Монгол улсад хинч хуулийн өмнө тэгш ирэхтэй давуу эрх байхгүй. Тэгэхээр хуулиндаа л баригдана бид нар. Хуулинд баригдахаар заавал бидний чинь нэг болсон болоогүй нам руу жиих гээд байгаа байхгүй. Тэгээ намгүй орё ихээр зэрэг өөрийн хүсэл зорилго намгүй орох гэхээр ийм боломжгүй болчиход ингээд гайхал хараа сууж харна гэдэг бол их сайхан юм. Монголчуудын нэг тийм сайхан бэлэг байдаг тийм ээ. Би бол хамгийн онцлог нь амбицэн дээр очиж нэгдэж чадахгүй юм билэ. Үнэхээр Монголын төлөө гэсэн зорилго дээр л нэгдэх боломжтой юм байна. За үнэхээр тийм танд баярлалаа. Өнгөрсөн он жилүүдэд та бол Монгол суу ухааны Монокол Актем гэдгийг үүсгэн байгуулж, эмэгтэй хүн дагцсан энэ их ачааг нуруунд дээрээ үрч, өөрийнхөө энэ сайхан олж авсан эрдэм мэдлэгийг үргэлж түмэн олонд цасрааж явсныг бол би мэдэх юм. Ингээд соён гэгэрүүлэгч телевиз Монгол хүн байхын учир 100 цувралын баяр болгож энэхүү нэвтрүүлэг 100 цуврал жаргаж байгаагийн энэ орчил дээр Бахаралтай эрдмийн чуулганы 202 дахь дугаарыг та бүхэнд хүргэлээ. Манай өнөөдрийн сэдэв бол Монгол гэдэг улсын амин чанар болсон Монгол хүн та гэгэрэх ёстой гэсэн энэхүү сэдэв байлаа. Тэгээд таны үйл хэрэгт амжилт хүсэж байна. Тэртээ дөргөө нэг хуулийн хугацаанд нэг юу хийх юу ярихаа мэдэхгүй дайхих шүү. Зүгээр өнгөрсөн 25 жилд та хинбэ гэдгээ ард түмэндээ хангалттай нотолсон учраас танд бол асар их сайхан боломж бий гэдэгт мянган үзэгчтэй хамнаас эргэлзэхгүй байна. Ингээд удахгүй таны бас шин цувралууд соён гэгэрүүлэгч телевизээр гарч монголчуудаа гэгэрүүлэхийг үйл хэрэг бүтэмжтэй сайхан байхаа ёроолыг өргөж байна. Тэгээ энэ цаг бол бас ойрхон бий болов гэж бодож байна. Ингээ Бахаралтай эрдмийн чуулганы 203 дахь дугаар мөн Монгол үндэстний үнэт зүйлийн эрэлтгсэн тусгай дугаарууд за мөн миний бас шинээр бэлтгэж бас нэг илүү арай нэг юм хуралдаан эрдэмжсэн ширээнээс хүндэрж арай нэг тийм энгийн болгож байгаа алт шигээр нэвтрүүлэг маань та бүхэнд хүрсээрээ холно. Сэтгүүлзийн олон арга хэлбэр, олон нөхцөл байдлыг бид ямар ч үсэн ашиглаж тэдэнтэйгээ шатарлаж та бүхэнтэйгээ сайхан дугааруудыг хүргэсээр болно. Ингээд 100 цувралаа 100 хоног үтсэн үзэгчдтэй сайхан жаргаж үг хэлнэ. Тэгэхээр бидний монголчуудын өмнө бол юм хариуцлагатай түүхэн цаг үе ирж байгаа. Өнөөдөр яг энэ хариуцлагатай түүхэн цаг үед бас бид соён гэгэрүүлэгч телевизтэйгээ хамтраад Монгол сууханы 100 цуврал лекцээс гадна Монгол хүн байх ухаан гэдэг хүмүүсийн сүнсийг сэрэх, ухамсарыг сэрэх, энергийг сэрэх, ухаарал сэхэрлийг сэрэх ийм одоо далайцтай бүхэн төслийн хэмжээнд гэж хэл болох ийм далайцтай ажлыг хийгээд дуусж байна, өндөрлж байна. Тэгээ энэ лекцүүдээс бас манай 3 сая Монгол ахын дүүс маань нэгийг бодож хоёрыг ухаарч бүх зүйлийг тунгаасан байхаа. Тэгээ бид нар бол өнөөдөр энэ Монгол улсын эзэн болсон 3 сая хүний хувьд энэ Монголыг цааш нь ямар замаар хөтлөх юм? Одоо яаж авч явах юм гэдэг бол бидний л цаг үеийн бидний л шийдэх асуудал. Тэгэхээр бид нар улс төрчдөд одоо нэг самбар өлгөж өөрийгөө таниулсан болдог. Эс мөнгө амлаж санал гуйдаг. Ийм хувайгүй, ёс суртахуунгүй, эх орноо боддоггүй ийм улс төрчдөд хууртагдаж суух, цагаан цаасаараа дуудуулаад хууртагдаж суух цаг өнгөрчихжээ. Нэгэнт өнөөдрийн төрөүний нэвтрүүлгийн турш ярьсан өнөөдрийн 3 сая монголчуудын сүнс сэрдсэн. Энэ сэрдсэн ард түмэн, энэ сэрдсэн монголчууд дээр өнөөдөр залины улс төрийг хийх боломжгүй. Хуурдаг, хулгайлдаг улс төрийг хийх боломжгүй. Тийм учраас ард түмэн бидний хувьд бол өнөөдөр ямар төр ард түмэн бэ, тийм төр зэсэг байна гэдэг үгийг баталж суух биш. Харин эсрэгээр бид чинь ийм ухаантай. Бид чинь эх орондоо төр нь болсон ард түмэн.
Нөгөө суугааны хэлдгэр арт түмэн бол төр юм шүү гэдгийг батлах тийм сэхэттэй ухаантай сэрсэн гэгэрсэн ийм арт түмний хариуцлагатай сонголтыг хийж улс орныхоо хувь заяаг эргүүлэх зөв сайхан зүгт эргүүлэх ийм цаг ирчгээд байгаа. Би 100 цуврал Монгол хүн байх ухаан 100 цуврал лекцийн төгс өнөөдрийн энэ сайхан Эрдмийн чуулган баг хуралдаа нэвтрүүлгийн төгсгөлд хуучных шиг арт түмэндээ өдлөөрөө дэвшээрээ сайн сайхан байгаараа гэдэг ийм одоо шалдэр бүлдэр урайлах лоозон үг хэлж төгсгмөөргүй байна. Энэ түүхэн цаг үед Монгол улс үндэстний хувь заяаны өмнө та ямар түүхэн үүрэг гүйцэтгэх ёстой юм, хариуцлага хүлээх ёстой юм гэдэг энэ чухал зүйлийг сануулж, урайлж би энэ нэвтрүүлгээ арай өөрөөр төгсгөе гэж бодлоо. Тэгтээ би улс төржиж байгаа юм биш. Үнэхээр Монгол улс маань хэцүүдж байна. Бид аврах цаг тулгарчаад байна. Тийм учраас 3 сая монголчуудын биднэрт 4 жилд нэг удаа олдог ямар төр засгийг сонгох вэ гэдэг тэр сонголтоо зөв хийх цаг ийм болцоод байна. Тэгээд нөгөө талд нь энэ залины улс төр хийдэг, энэ ховдог ловрийн улс төр хийдэг, энэ буруу муу улс төрчдөөс Монголын төр засаг, Монгол улс үндэстэн, Монголын ард түмэн хагацж жинхэнэ эх орноо боддог зөв үнэн шудраг хүмүүсийг гаргаж ирэх ийм түүхэн цаг, ийм түүхэн хариуцлага бидний өмнө тулгарч байгаа шүү гэдгийг дахин анхааруулж сэрцэн ард түмэн өөр сонголт хийн шүү. Сэрцэн ард түмэн эх орондоо эзэн байна шүү. Сэрцэн ард түмэн эх орондоо төрн болох юм шүү гэдэг энэ үгээр энэ нэвтрүүлгийг жаргаан төгсөж байна. За танд баярлалаа. Мэдээж энэ Монгол төрийн алтан жолоог атгах түүхэн цаг үе хаяанд ирсэн учраас бас энэ цаг үеийн үйл явдалтай уялдуулж их сайхан ухаарлын үгийг ард түмэндээ хэлж өрөөж нэвтрүүлгийг жаргаасан танд баярлалаа. Тэгээд соён гэгэрүүлэгч телевиз ч гэсэн ер нь Монголын улс төрд соён гэгэрүүлэгчд гэдэг сайхан ураг гаргаж байгаа. Улс төржидгүй телевиз төрийн үйл хэргийг жинхэнэ утгаараа төвшин сайхан байлгахын төлөө бүхнээ зориулдаг эрдэмтэн иргэдийн телевиз учраас энэ бол бас нэг сайхан санаа шин их өнгө төрөх юм болов уу гэж бодож байгаа. Баг хуралдаа Эрдмийн чуулганы сүүлийн үеийн жочид энэ эндэр дээрээс энэ улс орон оршихуу гэдэг дээрээ тулаад байна шүү гэдгийг дандаа дохио олгож, сигнал болгож улаан гэрэл асчлаа гэж сануулж байгаа. Энийг бол би өөрөө яриад байгаа юм биш. Энд сууж байгаа олон эрдэмтэд дараалан ярьж байгааг та бүхэн мэдчихэж байгаа. Энийг ч та бүхэн амьдрал дээрээ ойлгож байгаа. Нийгмийн бүхий л төвшөнд хямрал, нийгмийн бүхий л төвшөнд уналт гэдэг юм яригдж байгаа. Энэ үед бол зөвхөн гарцыг оюун санаа, соёл гэгээр л эрдэм мэдлэг гэгэн сайхан зүрх сэтгэлээсээ таавална гэдэгт хэрэгэлцэхгүй байна. Ингээд танд баяр хүргэе. Баярлалаа. Бас сайн сайхныг хүсч өрөөж байна. Нэвтрүүлэг жаргах агшинд та бүхэнд бас баг хуралдаа Эрдмийн чуулганы тэргүүн бот 55 ярьслага номоо авч амжаагүй бол манайд цөөн тутаа байгаа. Энэ хүү номыг захиалан авч уншаарай гэж та бүхэнд хүсэж байна. Энд бол 133 эрдэмтэн мэрэгдийн сайхан яриа байгаа. За ингээд товчхон ганц нэг дугаарыг бас би та бүхэнд хальт сануулж харуулъя гэж бодсон юм. Энд монголчуудын горомсон сэтгэлгээ гэсэн 2000 онд 2011 онд хийсэн хуралдаа бол харагдаж байна. За энэ хуудсыг гаргадаг учир нь бол энэ ширээний яраас монголчуудыг бас сэргэн мандаасаа гэж цогтоо үгээд дурсгаж байсан. Эдүүгээ биднийг орхин тэнгэрийн оронд явсан намсран нагаан буугай үнцэнтэй сайхан ярьслага бол энэ номонд орсон. Бас өмнөх хуралдааг бол бид энэ гэгэн сайхан Монгол ухаан судлаачтай зориулсныг та бүхэн бол мэдж байгаа. За тэгээ дандаа асуудаг л да дандаа нөгөө хязээ давтах уу гэж те Оросын зүүн бэлгийн тулааны ялагчийн маань бас их сайхан Монголд ирээд ярьсан үнцэнтэй сайхан ярьслага энэ хүү номон дээр байгаа. Энийг бол авч амжаагүй үзэгч та бүхэнд хэлж байгаа. Зүүн бэлгийн нууц гэж юу гэдгийг бол хэлсэн. За өнөөдрийн энэ зочин бол өнцөрхөг үзэл бус үндэсний үзэл гэсэн хуралдаад 2010 онд эдүүгээс 6 жилийн өмнө орсон нь энэ ингээд ном болоод гарцсан байж байна. Одоо энэ баруун гар талаас 2 дахь зочин бол өнөөдрийн манай Батутхан доктор байгааг та бүхэн харж байна. Бас ингээ харсан чинь арай л хөөгтөр хөөж байсан юм шиг. Гэвч энэ бүхэн бол ингээ бидэнд ийм сайхан архив ном болоод үлдэж байгаагаараа гайхалтай юм. За тэгээд энд бол бас нэг сонин зочныг харуулахтаа баяртай байна. Манай монголчууд бол агнистийн гэгээ цувралыг бол бүгдээрээ мэддэг. Бүгдээрээ оюунлаг төвчнийхэн бол бүгд уншсан. Тэр цувралыг монголчилж бичиж байгаа энэ залуу бол альч телевизээр альч сонингоор хязгаарч ярьслага өгж байгаагүй бадрал гэдэг додон хөрөөлөгч залуутай бас ярьслага хийжсэн. Монголчууд гэгэрэл хүмүүстэр байна гэд 2011 оны ярьслага гэх мэтлэн ийм сайхан эрдэмтэн мэрэгдүүд энэ хүү номонд орсныг бол та бүхэн мэднэ. Тэгээд энэ хүү номоо та бүхэн бас захиалж уншиж болно. Мэдээж энэ бол бас 2013 онд хүн төрөлхтний их соён гэгэрүүлэгч далайн өгчтэй хийсэн ярьслага бол бас энд ингээд байгаамаа. Нэвтрүүлэг маань энэ хүрээд жаргаж байна. 100 өдөр Батутхан докторийн Монгол хүн байхын учир
лекцтэйгээ хамт байж тэгээд цэнгэр дэлгэцээрээ нэгэн дээд сургуулийг төгсөж амьдралынхаа нэгэн том алхмыг хийгсэн мянган үзэгч та бүхэнд сайн сайхныг өрөөж байна. Монголын ард түмэн соёл гэгэрлэр сэргэн мандаж байгаа нь эргэлт буцалтгүй үний юм. Ирэх нэм гарагийн 21 цагт Бах хуралд эрдмийн чуулганы дараагийн дугаараар эргэн уулзтлаа баяртай үзэгчтэй.